За сайн байцгаана уу? Бөө улааж хүмүүний амьдрал сонин хачин тууллын сайхан ба бэрхшээлтэй зүйлс тэнгэр үзэл бөөм үргэлжлийн талаар цоврал контент хийхээр төлөвлөж эхний дугаараа Хөх төрийн сургалтын төвийн багш Мөргүүн цолтой Баясгалан багштайгаа ярилцлаа. Багшийн маань түүх бөөгийн амьдралыг хэрхэн сонгосон, улаач бөө болснорх амьдралын цар хүрээ хэрхэн тэлж аз жаргал баяр баясгал бахархал мэдрүүдийн талаар ярилцсан ийм сонирхолтой дугаар боллоо. За тэгээд тоглон сууж таалан сойрхно. Багш таны түүх бас сонирхолтой санагдаж магадгүй. Та тэгтээ хэлж болох юм болов уу? Одоо ингээд яг бүү болоо яг энэ бүүгийн амьдралаар амьдрийч гэдэг юм энэ бас нэг амьдралыг өөрчлөх шийдвэр байгаа шүү дээ. Тэрийг та саяын энэ хэрэг мэдүүлэгч гэдэг юм уу тэрнээс шийдснээс л өөр ямар нэгэн нөлөө шахаач гэдэг юм уу тийм зүйлээс ер нь ямар углагуураас яг юм бүүгийн амьдралыг сонгосон бэ? Амьдралыг хийн сонгох юм би хийн сонгохгүй. Дарж сахил бүртүүлж сууж шээ. Нэг бөөгийн шахаанд олон жил явсан байна лээ. Тэгээд нэг юу яасан? Олон хөл зовлон үзсэн. Тэгтээ нэг хөл зовлон би ч нэг гадаад сурч байсан. Тэгээ ирсэн байсан. Тэгээд нэг хүн дээр юм алдаад мөнгө алдаад одоо түүхлэр идэ тэ түүх ярих хэвээр. Нэг хүнд мөнгө алдаад тэгээд нөгөө мөнгө алдчихал нөгөө хүнээс мөнгөө нэгсэн чинь нөгөө хүн чинь мөнгөний минь өгдөггүй. Тэгээд би яаж мөнгөө дуудуулах вэ гэжсэн чинь манай бэр болж исэн охин. Тэгэхэд манай бэр болж исэн. Охин маань энд нэг айгүй сайн удах юм байна. Мөнгө дууддаг. Тэгээ манай тэр хоёр нэг хэдэн төгрөг чинь хүнд алдсан юм байна л да. Тэр нэг айгүй багахан мөнгө. Миний мөнгөөс 100 дахин бага л мөнгөс. Мөнгө алдсан. Тэгсэн чинь тэр оногч тэгсэн чинь оногч цаслсан чинь би нөгөө хүн чинь мөнгө ч өгөх гэсэн ингээд манай ажил дээр ирсэн гэдэг тийм байхгүй юу? Тэр хөөс тань ээж нь бас мөнгө алдчихсан гэсэн дээр юу яа. Би 4.5 сая төгрөг алдсан заяа. Манай 45 мянган төгрөг алдсан. 54 мянга ч лээ 45 54 шүү заяа нэг тийм хүнд өгсөн. Тэгээд бэлэн нөгөө очиж мөнгө дуудалчих. Тэгээд нөгөө тэр нэг анх тэр улаач гэдэг удамч гэдэг нэг тийм хүн дээр очижсэн байхгүй. Тэгсэн чинь тэр нэг хаана нэмээд ингэ явсан чинь тэр баян уул гэдэг одоо амралтанд тийшээ одоогоор бол улаач босгож ирсэн юм байна. Нэг тийм сонин үлэн дээр яваад очсон байхгүй. Тэгэл тэрнээс нь үүдэлтэйгээр тэнд тэр хүн мөнгө дуудлыг л үзүүлсэн чинь нөгөө улаачаа босгосаар ороо олцсон чи одоо эндээс хүн явж болохгүй шүү. Одоо ингээ явах юм бол нар Ославарт орно шүү гэдэг айлгчиж байгаа байхгүй. Тэгвэл заа амар Ославарт орж илтэй биш гэдэг тэнд нь очиж машиндаа хоноод тэгээ маргааш нь дахиад үзүүлэхээр олсон байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь очирлаад үзүүлэхийн нөгөө багш гээл нөгөөх нь тэгсэн байна ингэсэн байна гээл нэг юм хэлсэн. Тийм тэгсэн гээл нөгөө хүмүүс нь ингээл хариулаад таараад үн чинь бас овоо юм мэдээд идэх хүн байсан. Миний мөнгө яг дуудчих хүн дэ гэж бодоо. Тэгээ байжсэн чинь нөгөө түшээгээд байгаа нэг хүн суучсан. Тэгээд нэг цаас харандаа барьсан. Ямар бичиг үсгийн чадвар мөртөө удаан бичиг дахин бичиг. Тэгэхээр би тэгсэн байхгүй. Хүшээ би хотод айлхаар хотод үзүүлж явмаар ш нэг ажил төрөл одоо урд өдөр нь ирсэн ш тэгсэн би хонцсон маргааш нь болчлоо штэ. Өдөр нь очлоо. Тэгмэхт би наадах чинь бичигээл өрснөөс бичээл ингээл тэгж ингээл бичээл. Тэгэл гэсэн чинь биччихсэн чинь нэр ингээл таарч тийм тэгснэ. Яг үнэн тэр ингээл тааста зөвлөлтэй мэлээ. Оо энэ ч гэсэн юм даа. Тэгжээд миний очруулаад үзүүлсэн байхгүй юу. Тэгсэн чинь та ухтай гэл ингээ явдаг байхгүй юу. Тэгээ нүг одоогор шахаанд ороод баг ингэсэн гэл ингэсэн. За яг аргалын маргалыг гэл тэнгуут нүг юу яа. Бодын өмнө ингээл одоо нэхгүй бог одоо 2 бог ч гэлөө. Бог нэхэл тэгэл дээлийн мөнгө юу ч гэлээ тэгэл 300 сая төгрөг гэл бах юм ихсэн байхгүй юу. За тэгэл тэгсэн чинь би ч угнаа 4 сая 4.5 сая төгрөг дуудуулах гэдэг хүн штэ зайлуул. Тэгсэн чинь тэр чинь би буцаж авахгүй чийсэн дардлахгүй. Тэгсэн чинь нөгөө хүн чинь нэмээд ингээд би нөгөө тийм айдрын чинь тэгэнгүүт нь би хот руу давхиж ирээд бөмбөрөөс нөгөө торгомороо юу юучлаа бахан цагсан юм дээр аваад нөгөө мөнгө төгөө аваад хонь минь сүлдээ нөгөө хоньны хонь одоо хаанаас авч байгаа хоньны мөнгө өгчээд тэгээд тутам тэгээд тэгэл дахиж чад өгүүлсэн чинь зааста мөнгө чинь дуудлаа гэл тэгснэ. Угтай гэл ингээд юм яриа за угтай юм байна. Уг нь надтай ч цуу юм биш үү. Тэгтээ уг чинь өнгөрцөн гэл юм ярьдаг байхгүй. Тэгээ би ойлгоогүй тэгээд уг гэдэг юм би ойлгоочгүй явсан шүү.
Тэгэл ирчээл. Тэгээд яаж илаа тэгсэн жил би өөр юм хүнд үзүүлэх дуртай хүн байхгүй юу? Ерөөсөө хаан сайн лам хаан тийм хүн байглаар үзүүлдэг тийм нэг санжилт багасаа тийм байсан байхгүй. Тэгэл манай нэг найз бас тэгэл хөөе басаас тань. Бас баян шүдтэй аягүй сайн байна. Хөөе басаа дамбадтай сайн байна гэл. Тэгэл тийм хүмүүстэй үзүүлээ. Нэг тийм цаанаасаа тийм ингээд үзүүлдэг тийм миний амьдрал миний санснаар бас болохгүй байсан байхгүй да тийм ингээд өссөн юмслэр ингээд хасаалаа. Тэгээ нэг юм болохгүй байгаа учраас хүн ламдаж бөөдөж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг би өчргөө өвдөд зовоод байгаагүй төр хүүхэд минь эндээд байгаагүй хэрнээ нэг мэдгүй тийм бөөсөг хүн байсан. Гэхдээ бөөсөг биш ламсах хүн байсан. Тэгээ нэг бонцоглон хийгээд юунд байдгийг шүү дээ. Тэр бонцоглон хийдэж орчлээ. Тэг энэ нар хажид хийдэж орчлээ байдаг. Энд нөгөө нэг битүү хийдэж иржил ялаа байгуулсан юм дараа тэр цаа нөгөө тасчаалан тэгэл очдог ер нь айгуу тийм ламсаг тийм сонин тийм хүн байсан. Гэтэ шүтлэг одоо эргээ отоо нэг тийм сүрхий шүтлэг байхгүй заяа зүгээр л ном уншуулаад ингэ явдаг. Сонирхолтой санагдав. Ээж нь тийм байсан учраас бас ингэ л ингэ явдаг байсан юм шиг байл. Ээж их миний бас ном уншуулдаг гэсэн чинь. Тэгээд нөгөө бас л тэр утгаар явж байгаа л биокомлат нэг сайн хүн байна. Гэл тэгэхээр нокчаал үзүүлсэн. Тэгсэн жил тэр их нэг юм тавьж одоо ингэ таль зүүсэн байгаа аахгүй би тэрийг талмил гэж мэдээгүй шүү дээ. Гал ингэр дээр ингэ зогсноо. Чи тийм байна. Гал ингээл юмэрэл стенс тайгуу ганд одоо би тэр их жагаа нэрийг мартчихжээ. Бас тэрийг би өөрөө багш гэж үздэг байхгүй. Тэр их бас намайг жоохон зөв залсан учраас Яна бэкон гэдэг нэг жоохон нэрийг мартчихсан. Тэгээд тэгсэн жил бас ингэ тэгсэн чи ярьж байгаа л нэг аав нэг юм том болоод явчихтیں۔ Тэгээд миний урд нэг айгуух тийм үзүүлдэг байсан бас нэг лам байсан. 6 жисэн. Чойжо гэдэг юм. Чойжсэн. Түмэн байдаг шүү. Тэр тэгсэн жил чамайг харам дагаж явдаг. Гээл үдэг байхгүй. Тэгээд хар юм дагаж явдаг гэхэл бүний харам дагаж явдаг. Ямар ч тэр хар юм яасан сар. Хатаг тэр харам их зайлуулдаг үүсгэлэр харин болохгүй байна энэ харам. Гэл ингэдэг байхгүй юу? Тэгэл ингээл өөрөө маш мундаг шот тавина л да. Тэгж мэгэл тэгэл нэг юм энд хүмүүсээр ингээл гүйж байгаа л. Тэгсэн чинь тэр нөгөө угтаа гэдсэн нэг авгаа надтай ч цуг байсан тэр үдээ тэр эмхтэй. Намайг дуудуулж байна. Нөгөө одоо шавирачудад дамжуулаад. Тэгэхдээ тэр өдөр очичоод нэр тэр улаач нь босгож явах үед нь би тэр хэцнийхэн дууг сонсонготой би ингэдсэн ба миний өөрийн гар ингэ хэц цогч юм шиг гар ингэ хөрлөөдсөн ба. Тэгснэ би ингээд самсаа хоолоо дээр нэг юм торчоод би ингээ өөрийн мэдлэг гэрийн тойрч гүмэр санагдаад байсан байхгүй яг үнийг хэлэхэд. Тэгэл би ингээд юу хийгээд идэрдэг кино зураг аваад байгаа юм байна. Би нэг улаач басан амьдралдаа үзег учраас нэг хачаа хувцсан мэт нэг салбар малган байла манжиг занжиг нэг сонио хувцас өмсөн байгаа шүү дээ. Надад тэр чинь тэр үедээ амар сайн санагдаад тэр нэг ингээ бичлэгээ хийсэн байхгүй. Тэр кино авч байгаа кино зураг авч байгаа юм бахта. Тэг кино зураг авахулаад ийм хачаа ирэмээрээ салбайсан хүмүүст нь яаж байгаа юм бол доо гэж би бодоол нөгөө нэг тэрний өмнө би Америк хоос өмнө би нэг 2 өдөр очижсэн байхгүй юу. Тэгэд нэг нь том ингээ хадаг зүүцээ одоо энэ сонгон хагааны нэг инх тайван заримж гэдэг лөө тийм нэг томоо тал зүүцээ хэртэй хатагн дээр хуцаа. Тим нэг үнцчихсэн. Нэг нь баян шунд нөх ингээд хэн утган билээд ингээд баяр утган ингээд амнаас нь хөөс хавшдаг нэг тийм утган байсан байхгүй юу. Тэгээд тэр чинь хуцхан солиогүй л тэгээ нэг одоогор л манжиг гэдэг нэг барьсан байна. Гартаа нэг хатган дээр нэг юм шиг гэсэн ингээд амнаас нь хөөс хавж бас ч юм гүтээ тэгж гэж хэлдэг тийм хүн байсан байхгүй юу. Тэгээ тийм хоёр хүн би үзсэн. Тэрний хүн бас нэг үзсэн. Дарихт баяр сайхан гэдэг зарим байсан. Асурцсан. Удаагүй асурцсан. Тэр айгуу бас нэг амар тийм. Гомбитгүй би их явсан юм байна. Яагаад ч яваад байсан юм гэдэггүй. Буулгах гал хөрхий хөдөлж ийсэн юм билгүй дээ. Тэнгэр чин бидний амьдралыг цаг хугацаагаар ингээ бүгдийг мөшгөөд байгаа байдгийг одоо ойлгоод байгаа учраас. За нэг тийм бас нэг утган дээр очиод сайн дээр манай гэрт тулгаа орчоод тэр хулгайчиг дуудах гэж болсон дээр очиж ийсэн байхгүй юу. Сайн хулгайч дуудаг нэг юу гээд. Гэрхмэшлийн ингээ явж ийсэн байх шүү. Тэгээд яг хэдэн бүү харцсан бэ. Тэгсэн чинь тэр бүүн болохоор ингээ ирэмээр хуцмартай ингээ санаастай хэцэн нэгээд дэлдсэн тийм хүмүүс харсан баг. Тэгээ миний хар ингэдсэн чи би хичээ сүлдэг хүмүүс. Тэгээ бүр санаасаа яана чи надад юу болоод байна гэж бодоод. Тэгээд ингээд энэ ингээ хөдлөөдсөн баруун гараа зүүн гараараа ингээ тараад ингээ хүн амтур хаад яа намайг харчааг байгаа даа гэж хэдэн тийш аваад. Тэгэл ингээл дахиад гайхаад юмд юу болоод байгаа ингээл дахиад нөгөө гарч нэг мэсэж чинь дахиад ингэсэн юм чинь. Тэгээ би бүр гайхаа ямар сони юм гэж одоо тэгээ өнгөрсөн байхгүй юу. Тэгсэн чинь маргааш нөгөө агууч нөгөтэй гэж яриад тэгээ өнгөрлөө шүү дээ. Тэгээ бодвол ингээд тэр багш хүн чинь ажиглаж исэн бэлгүүд 17 одоо юу гэдэг би тэр хүн дээр чинь боссон дараа
хэдэн сарын дараа 17 дахь улаачнд болж босдیں۔ Тэгээ тэр нь одоо хэдэн улаачин ч байсан тэр үедээ тэр чинь 5 сард очиж байсан баг. Тэгээд бодвол анзаарсан юм билүү тэгэл нэг уг мөг гэж ярьсан юм билүү хэмтгөө. Тэгсэн чинь тэр манай тэр биокомбинатын менежер ихч баглаар бас намайг нэг юмтай гэ. Тэгээд тэндээс нэг дараа нь тэгсэн чинь манай бэрээр нөгөө таны нөгөө үдсэн хүн чинь дуудаад байна таны гэдэг. Тэгээд юугаа игээ дахиад дууддаг юм бол да баахан үгийн момын өгсөн нөгөө хүн мөнгө өгөхгүй уцаач авахгүй байх чинь би бодоод тэгсэн нэр дуудаад байгаа юм бол очили нөгөө тэр хүн мөнгө өгөхгүй бүр уцаач авах ойллоо гэж очилигээ. Тэгээ очдөг байхгүй юу. Тэгсэн чинь үзэж харж яснаа өгд чинь чамд дуудуулаад байна гэлтэж авдаг. Хүүш дээр уг гэдэг чинь юу нь юу юм бэ гэж би асууж авахгүй. Тэгсэн чинь уг гэдэг чинь ингээд бүү болно гэл дургуур. Би бүү болоод тахтай яадаг. Би одоо энэ авгаа шиг одоо ингээд атлах юм бүү болох юм уу? Хүү би зүгээр оюун ухаанаар би эрдэнэ мэдлэгээр хоолоо олоод идэж явж байгаа хүн. Хэвээ тийм байхгүй шүү. Хичнээн ядгалаач бүү болохгүй шүү. Би бүү өөрөө ойлгохгүй надад бүү айгу муухай бүү ингээд мөнгө ингээд ятуу биш шүү. Боломжгүй ч бас зарим нэг хүмүүс ингээд нэг бүүг амьдралын хөсөөрө болгодог мөнгө олдог хэрэгсэл болгодог юм байна гэсэн ойлголт надаас суудсан байсан учраас би бүү бол нэг бүү болоод байгаа амьдралаа авчих гэж бүү болоод тэр нэг хараадсан чи тэр багш тэр манай тэр бас үзэж чаддаг хүмүүс ингээд үзчихсэн нэг 5 дург аваад ингээд нэг амьдралаа нэг аваа яваад байгааг харагдаад учраас надад тийм бас юм суучч. Тэгээ би тэр энэ замгуугаар би өөр амьдралаа авч байгаа. Оос хүн тэр гэсэн юм бодоо. Тэгсэн тэгчээд явцсан. Тэгэл балаа юм бэрт. Стандарт тийм бүү болно гэж байхгүй шүү. Ингээ яваад гисэн. Тэгээд нэлээд бэжсэн чинь тэр хооронд аягүй сони бас болсон нэг тийм төвтэй асуудал надад үүснэ л дээ. За яг тэгээ явжсэн чинь гинт нөгөө авгаар үчин ингээд нэг очимоор санагддаг болчихсон. Аягүй сони. Тэгэхээр дахиад нөгөө аваад тарч очсон. Яг гэж чаднаач мэдгүй нэг бас л очив. Дуудулсан бахаа тэр аваа. Дуудулсан хангацж байна. Тэгэхээр авааг нандаа утга мэдэн шүү дээ. Би яг содит нандаа утга миний багш шүү. Тэгээ арай дэндүү мохоо. Яг бид энгийн байсан үе. Тэр үеийнх хэлгээр одоо ойлголтоор өнцгөр ярьж байгаа шүү. Тэгээд нөгөө хүн чинь дахиад дуудаж байгаа очсон жил манай нэг онгодыг болгочлаа л гэж байна. Би ямар тэрийг мэдх юм биш тийм. Тэгсэн нөгөө онгод нь ингээд намайг загинж байна. Өгөөд бид нарт аав нахгүйгээ та нарын дундор ингээд хөл бөмбөг шиг өшгөлөд явж идэг хүмүүс юу тэр загнаж байлаа багч зөндөө загнав. Тэгэл дотор хонж байгаа. Тэгэхээр айц төр жоохон загнаад талаар тэгсэн чил нөгөө хүн чинь дахиад нэг өөр онгод бууна гинэ гэж. Дахиад нэг өөр онгод нь бууж байна. Би тэр ялгах юм шүү дээ. Тэгэл дахиад нэг өөр онгод нь уусан чинь нөгөө тэр онгод нь тэр түрүүнийх нь онгодыг ярьсан юм мэдээд тал энэ ямар танаалтай бодлоо. Утлаа юм би. Түрүүний онгод нь ингээд яваад өгсөн байхад дахиад бууж байгаа онгод нь яхаа түрүүний хүнийхээ хэлсэн юм мэдээд идэгий. Тэгээ би бас ойлгохгүй нэг онгод явчлаараа ингээд тэр дахиад миний настай ярьсан зүйлийг мэдэхгүй тэр өөр одоо би өөр хүн зүг шүгнээд юм ярьсан байж одоо тийм үү. Тэр хүн явчихгаа дахиад нэг оронд өөр хүн гэж чи түрүүний юу гэсэн гинэ гэдэг ингээд ярьлаа чи би энэ одоо ямар сони энд би ярьсан бод энэ хүн мэдээд идэг гэж би ингээд ойлгохгүй өөр бүх юм. Тэгээд байжсэн чил цагаадаг баригж ш таныг одоо таныг хүч чамааг гэлтэж байгаа. Тэгээд сандрал яана нөгөө цаадаг байхгүй шүү дээ. Би цаадаг мадаггүй ирсэн шүү дээ гэсэн чинь али мэлий гэл нэг хатаг гарсан маа гэл нөгөө нөхөр нь надад бариулаад. Тэгэнгүүт нөгөө цаадаг нь маа гэл барьсан чинь багш болчихсон тий. Нэгс чи би мураа хүн бөө болохгүй гэж тагт чинь юу багш болчихвдоо гэж би бас тэгэнгүүтээ гараа явж хатаа. Багш болно гэж байхгүй шүү. Доодохгүй буцах гэж байна. Би ч намар нь тэгж бараг хүчээр бүр тэр юм болсон биш тий. Гээ бүр тийм юм болоод тэгээд нэг цуцсан нэг авгац. Ямар төвхтэй юм бэ? Нэг бол багшаа болно гэх юм бол өвхтэй гэл нэг бол танаа өвд чинь бууж ингээд өөрийнхөө өнгөдөг уулгачаад хүн танаад байх ингээд тэгэл байжсэн чинь хэрвээ ингэ юм маш их тийм төлөвлөжөөд ирсэн байхгүй эрэхтэй. Төлөвлөөд ирсэн тэр юмуд ерөөсөө бүтэхгүй. Тэгэхээр надад яа гэм вүлээ гэж бодчихсон аа. Нөгөө авгаа цаанаас ингээд нөгөө авгаараа ингээ холбоос хүссэн. Тэнгүүт галын техлах хийлгсэн. Галын техлах хийдэг. Галын техлах хийдэгээс сонссон. Юм бүтгөөл галын техлах хийлгэдэг ингээ гэсэн чинь. Та тэгвэл цуслынхаа байшин дээрч галын техлах хийх нөр хээр бүдэ хийдэг гэх. Цуслынхаа тэнгүүт нөгөө аваагдсан. Манайд ч галын техлах одоо засалж үлээ техлахч үлээ тэгж хэлээл аваа явж байгаа. Тэгсэн чинь за тэгээд намайг тэгэл хийж аваар гэл тэгэл нөгөө аваач ирээл явсан байхгүй. Тэгсэн чинь би хичээгээ давуулсан явж байгаа. Таны хоёр найзтай. Яг ч галын техлах хийх гэж байгаа. Тэгсэн чинь тэгээд ахаа хүүхдүүдэд давалцсан гэл. Тэгэл нөөсөн чинь манай найз руу манай ихч биш нөгөө аваарч амар ухаал.
Өөр ямар шигтэй хүн өөрөө яадаг хүн өөрөө хэдэд тулаач болсон юм гэж тэгээд лаас нөгөөдөл чинь байцаагаал. Тэгэл үнэхээр тэр хүн бол өстой аргагүй л өвдгийн тэр нэг хөдөлгөөн дунд л зайлууд юу басан баг. Надад тэд санаас ингэж ирснийг би мэдгүй. Одоо би өөрөө дараа нь тийм байдал зөндөө орж ирсэн учраас би тэр нандаа одгоныг би ямар хэцүү байдалд оруулж байгаа. Манай найз үүдч тэр манай эгч тэр ямар хэцүү те энийг цалтай аваад байсгалтай мөнгөтэй харагдчих. Тэгэл мөнгөө дуудуулаад очихоор мөнгөтэй хүн байна гэх нэг хатлаа ажиллах гэдэг энэ төр гэлтэй нөгөөдөл чинь тиймэрхүү шившив гэж хоорондоо бас яриад байгаа юм шиг санагдсан байхгүй. Тэгэл ямар ч юм би авцар суучаас ирлээ. Тэгэл гэртээ ингээ буулгасан чинь одоо цэцлэн дээрээ буулгасан чинь тэн дээр надад ихтгэл төрсөн. Тэн дээр маньх ингээл уртын доо хэлж чаал нэг тийм онгод буусан байхгүй. Яахаар тэр болтыг бол би маш сайн мэдэрсэн. Тэгэл бууж ирснээр гинт ингээл манай аавын ихчийг хэлээд долгорсон гэдэг байхгүй. Долгорсон билүү, должинсрын билүү, долгорсон билүү нэртэй. Тэр насаараа сумгаа явсан хөөш авгын талын хөршнөд авгын талын ихчээ та нар яагаад хүндэлдэг? Яагаад ч болтгүй гэл эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр манай аавын ээжийнхэн дүү гэдэг энэ долгорсон гэдэг тийм сумгаа хөршин байсан байхгүй. Миний л ухаан орцгаас ингээд бүсэж ирээл ингээд галтгал нуцохныхаа ингээд байждаг гэрт амьдардаг. Манай ч гэдэг манай аав нүг байгуулахаа манай ч хэлдэг тийм тэгчихсэн байхгүй. Нээрэд тийштэй тэр ч одоо тэгэл тэр үе тэр их 86 таа байсан. Тэгэл нэрээ нэг тийм шүү нэрээ тэр ихтэй уцаар ширдэг юм биш тэг хөрхий гэл ингээд нэрээ амьд штэ гэж бодоол те. Амьд гэсэн штэ нэрээ гэл ингээд тэр надад нэг итгэл үрс ягаад гэвэл тэр чинь өөрөө миний амьдралыг мэдхгүй. Манай бэр миний тэр нарийн амьдралыг мэдхгүй. Манай бэрээс хэрэг авсан гэх юм бол мэдхгүй. Тэгээд дээрэс нь тэр чинь өөрөө нэг завхны тэгээд 8 дугаар анги төгссөн тэгээд шал өөр миний хүрээллийн хүн. Одоо яг тэ миний хүрээллийн гэдэг нэг миний найз нөхдийн тийм ойр дотн байх аймаг сунж тэр харьцдаг хүмүүс нь тэр тийм биш хүн байсан байхгүй да. Тэгээд би за гэхдээ яг нэг яг өөрийн төлөө хүн бууж байгаа хүн чинь нэг болсон болоогүй одоо бас нэг өөрөө улаач хүн чинь жоохон мэдэрсэн л байсан юм байлээ. Тэгэл дараа нь тэр хүнээс би аявих насуусан байхгүй. Тэгсэн чинь надаас тэр хүн гээл 25-нд чинь чамаа ингээд төдөн наснаа ингээд намайг 17 наснаас шахсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр 17 наснаас эхлээд би нэг тийм юм ингээд мэдэрдэг сан болсон байхгүй жоо. Тэгээд тэг шахсан шүү. Тэгээд 25 насны дээр чинь нэг хатуурсан 36 одоо 36 таад чинь нэг хатуурсан 36 жил дээр чинь нэг хатуурсан. Их хатуурсан өвдөө өшөөгөөрөө гэл ингээд ямар юм хийсэн гээл яг тэрний хавд ингээд дандаа нэг хацлах хэцүү зодонтой амьдралууд эргээ санахыг байсан тэр үед байхгүй. Аавгаа алдсан тэргээл тэр үед байсан. Тэгээ нөө хүн чинь нөө юугаа мэдэн штэ. 36 настай яг аавгаа алдсан тэр үед тэр одоо нөө авгын тал ингээд аавын талын хүн ирээд ингээд хэлсэн тэр чинь бас жоохон тавцас таараал ингээд сонирхол байгаа. Тэнгүүд манай ихч үзүүлээд гэсний манай ихчийг бас айгүй нэлээд сайн хэлээл. Тэгэл манай ихч хүүхдийг хараагүй байгаа харин а 4 нүдтэй хүүхд гэдэг ингээд нүдэн шинцэлдэг хүүхд. 4 нүдтэй хүүхд тэр ингээл бах юм яриад тэгэл ингэнгүүт нь би та өвшин манайх дунараас ямар хэнийг таних юм бэ би асууж гэж байгаа байхгүй. Тэгсэн жил ирэхэр хүлдэг гэл 8 хүүхдтэй гэж хэлж байгаа байхгүй. Хэн блээ 8 хүүхдээс та хэнийг хэлээд байна гэл. Харин 8 хүүхдтэй нөгөө хөгшин аавынхан дүнд гэл. Сэлмаа тийм гэл. Яагаад ингэ бүх юм таарсан байхгүй тэр үнэхээр юм. Тэгээ нөө итгэхгүй байгаад тагтсан тэр итгэлийг маш сайн зөвлөхөөр манай хүүхд эзэс аягүй сайн ажилласан байл. Тэгээд тэндээс юу итгэл нэгсгэхээр би миний хүүхд бол яагаад намайг хамгаалсан юм бэ? Тэгээд цэцлэнгийн машин гэсэн амар цагаас энэ танай цэцлэнгийнхаа би нөө цэцлэнгийн тгшаар туушсан цэцлэнгийн машин ингээд манай дүү муу гал найз нөхдөйгөө байлгаал ингээд тэгсэн тэд нар чи гээл 100 болохоор ингээд наадам гээл найрлцсан гэж ингээл манай тэр галхооны ширэмэр тэр эвцэл бэсэл та санал бодлоо. Энэ юм дэм бодлоо тэргээл зангир байна л тэгжлээсэн байхгүй тэгэл. Гэтэ яг олон юм ингээд хэлээ таарсны дараа би сая жоохон ч итгэл авсан. За надад нэрээ нэг миний өгд уучлаа. Энэ нандаа утган гэдэг байгаа хүн ямар ч хэсэн нэг зүгээр хүн ингээд юм болоод байна. Гэтэ би авахгүйгээ би тэр үед шийдээгүй бас. Үнэхээр шийдээгүй шүү. Хахгүй гэдэг бол танад үнэхээр хатуу байсан. Тэгээд би тэр чинь одоо дэлгэр зуны сарл байсан юм да хэдэн сарч байсан. Тэгээд би аваагүй бүр зогтцсон. Тэгээд дараа нь харин голын талхаар хэлчихвээ. Нөгөө юмж бүтээгөө тэгэл яг нөгөө өөр юм чи. Тэгээд сүулт нь жинхэнэ шахаанд ороод нэг
буцах гэж сүнж буцгаан болоо. Тэгээ яалаа. Тэгэнгүүт 9 сарын сүүл болоо. Нөгөө дахиад нөгөө андаач намайг дуудаа. Тэгээ би дуудуулж очиод. Тэгсэн чинь намаа нөгөө манай тэр нөгөө цэслэн дээр босон онгод буугаад. Тэгэхээр загас. 3 шин зүуд найрч үзүүлээ. Тэгээд юу болохыг харъя. Яасан юм хэлээд ойлгохгүй. Тэгээ би 3 шин зүудэлсэн. Дандаа өхөл зүудэлсэн. Өхөл зүудлээ бослоо. Хамгийн ихнийх нь би ийм зүудэлсэн. Тэр чинь одоо 2009 оны 9 сарын 30 байна уу та. 9 сарын 30. Тэгэхэд анхны цас ороод хойно 54 гарам. Энэ одоо нарны зам шин баригдсан байсан. Энэ дэр маш олон машины анхны цасны гулгаанд зуны дугуй тавьж байгаа. 10 хэдүүлээ мөрөлцгөл аюу хостууд гарсан шүү дээ. Хой замдаар сонголгож болгаад. Би тэрийг зүудэлж босч ирсэн байхгүй. Гэхдээ би нэг аюу хөөрхөн зүудэлсэн л дээ. Ингээл хоёр байшин нэг Италийн Милан шиг тийм одоо Милан хотын нэг юм ингээд тэр шиг тийм зүудэлж байгаа байхгүй. Ингээл хоорондоо машин яваалаа гэл. Ингэж ханаа мөргөл ингэж очиод нөгөө машинаа мөргөл нөгөө машин ханаа мөргөл ингээл ямар сан ингээл тийм ингээл зүудлээд босч ирээд. Тэгээ эхний шин би тэрийг зүудэлсэн. Тэгээ эхний шин тэрийг зүудэлчихэнгүүтээ харцангуй юу вэ? Ингээд ямар ч нэг миний зүйл ер нь миний зүйл маш их бэлдэг байсан уртан ч гэсэн оюутан байхад ирээл дэлгүрт галгарч хөнгөд гээд зүйлээ эсрэг дэлгүрт галгарчдаг. Дэлгүрт хулгаарсан биз дээ. Гэл тэнгүүд дэлгүрт хулгаарсан байдаг. Дэлгүрт хулгаарсан дэлгүр хаалтаа. Тэр нэг дэлгүр шатлаа гэсэн чинь махны дэлгүр шатцсан гэнэ мах байхгүй гэж ингээл гэдэг чинь ингээл аюу таардаг байсан байхгүй. Үер болж байгаа гэл тэгмүүд үер болоо. Би ч гоё хөлтөн чинь. Тэгэнгүүт яг тийм айхтар нөгөө зүүн тэгэхэд сэрж би тэг маш таашин зүүцэрлээ. Сэрж босч чижээ жоохон ингээд 3 шин зүүдэр чи оролтон гэсэн. Гэсэн чи яг зүүдэнд ингээд бисэм тараад байна штэ. Ингээд эхний айцдаг чаа. Маргааш нь босоод зүүдэлчээд босоод ирсэн чинь хүн хүч ингээд амар осол зүүдэлсэн баггүй юу? Ийм осол зүүдэлсэн. Ингээд микрот явж исэн хүмүүс нэг машинтай ингээд мөргөлдөөд том одоо нэг машинтай мөргөлдөж тэгээ микро хостод орчод дотор нь ингээд газ төгтэй хүүхэд ингээд насварсан. Олон хүмүүс ингээд уйлдаад ингээд тэгээ газ төгтэй хүүхэд насварсан байна гэдэг. Сургуулийн насварсан байна гэсэн чинь манай ах дүү нарыг дорногод явжгаад одоо тэр хамрын хийдийн тэр авд явжгаад Оросын том нэг камаз нэг үүтэй каранта камаз машинтай мөргөлдөөд бүгдээр яваад 2 хүн насварсан байхгүй. Тэрний нэг нь 12 настай хүүхдээсэн байхгүй. Тэгээд нэг тэр хамаат юм тий. Хамаатан манай хамаатан гоо. Тэгээд тийм насварсан зүудэлсэн байхгүй. Тэгэнгүүт босчод айсан. Тийм зүудэлчлээ штэ гэж бийжсэн чинь манай нэг их дорнод ажил явуулгачлаа явахгүй боллоо. Тэгээд дараа нь дахиад унтаад дахиад маргааш нь босчихсон чинь багшин би нэг хүн ингээд насварсан. Дээлтэй хүн насварсан байна. Залуу одоо нэг. Тэгээ автобусны буудлын дээр. Автобусны буудлын маш олон хүмүүс ингээд автобусны буудлын гэдэг зүйл мэдэхгүй. Ямар ч ингээд замын хажуугаар их олон хүн байгаа хэрнээ. Тэр хүүхдүүд дөөхгүй байна. Гэтэ тэр засмал зам дээр насварсан байна. Тэгээ дээрээс нь ингээд нар тусаад байна гэж зүйлсэн чинь босоод ирсэн чинь багшин дэдээ өмнө одоо 22 настай манай нэг хамаатны хүн насварсан. Шинэ байлаа. Тэрийг зүйлж босчихрээ. Тэгэнгүүт хүн айдаг юм бэл. Тэгэнгүүт хүн айгаад шууд босготоо. За би үнэхээр 3 шөнө би зүгдлээ. Юу болохыг харлаа. Би баав. Яг өдрөдөрт болсон юм тий. Тэргүй яадаг юм би. Өдрөдөрт болж байгаа шүү дээ. Тэгээд би нэг 9 сарын 30 10 сарын 1 12 болж. Тэгэнгүүт би 3-ны өдөр шийдэх байгаа. Хондоо би 2-ны өдөөс хойш шийдэх байгаа. За би авъя. Тэр чинь гэж чаажаас тэгж авъя. Тэгээд найзуудаа суулгаж чаад за би дуулаачлахаар шийдлээ. Гээд 3 хоногт юмаа бэлдээд бид нар 10 сарын 6-нд хэрэг хийсэн. Нөгөө анх мөнгө дуудуулах гэж очиж исэн газраа 5 сард очиж исэн бол би 10 сард очиж штэ. 10 сарын 6-нд очиод. Тэгэл юу яжсэн. Улаачилсан. Гэхдээ улаачлахад зовсон. Манай багш нэг багтангын онгодууд шиг онгод булгаас сайн ярьдаг ч гэсэн бас ингээд
юундаа сайнтай муутай л байсан. Тэгээд юу яагаад эхний өдөр нь бол ингээд гой байсан л да. За юу яан шүү гэл. За илээ наад тэнгэргээ дэлдээд үзтээ гэл эхний өдөр нь шалгаж байгаа ороо бид нар ч очиод бууж байгаа шүү дээ. Сошоо нэлээд бүрээд очиод гэрээ барай. За одоо чи ингээд тэнгэргээ ингээд үзсэн чи би шууд ингээд сандал дээр ингээд шөмбөгөл босоод ирэхээр ингээд нэг юм наваад тийш нь татаал ингээд өндөөгөл. Тэгэл ингэсэн чинь за болно. Бэсэж амархан хэлбэрхээ орох юм байна уу гэлтгснэ. Гараа сүгэргөөр буу горомтгоо сонсон шүү гэдэг. Буурлын дараа нь буу горомтгоо сонсоор гадаа буу горомцсон байхгүй. Тэгээд за гэл бийцэн яг маргааш нь буугасан чи ста байдгүй дээ. Ста буудгүй. Энэ өрөөсөн хөл энэ баруун талын хөл майжиж ирээд зүүн талын хөлийг тарчин байгаа. Дөрвчин тэр цасан дээр цас орцсон. Тэгээ Монгол хөтлөмж үзег Монгол чинь хавтгай тэгээ жоохон цас орцсон. Хялмаан дээр нэгдүгээр өөрөө бис амархан савж өмж. Хоёрдугаар яг дэгдээд ингээд хизээ нүдэнгөө туулаа шиг дэгдээд ингээд хөөрхөн дүн гэж ясна. Энэ баруун хөл чинь ардлаараа дахиж өнгөтэй энэ дахиад ингээд цохиж унгаад болтгоо. Би бүр босоод хөлөө хаалаг удаг энэ майжхан гайгууд энэ яагаад майжиж ирээд их хөлөө тэгж унаад байгаа болоо гэх. Гайхаад гэсэн чинь манай багш миний хөлийг таши урдж үзэх юм янз янз. За манжих чинь нэг юм мэлбийгүй байна гээл баах юм ойлоо дахиад наад мөн хөл готолчин болохгүй байна гээл хашуурд бүр тэгэл болдгоо тэгэл нүг найзууд тойрол их чинь тойрол нүг манай хүүхдүүд тойрол нөгөөдүүд чинь гүү гээл тэгэхээр дүүгээ дуудаа тэгэл ингээл юу болоодсэн тэгээд тэр юусаа буугаагүй тэгээд маргааш нь дахиад тач нугаад болдог тэгсэн чинь надад гэл ингээл би ингээд унчаал байж хатаа надад бодол орж би нэг сууж буулах юм шиг надад бодол орж ирсэн байхгүй. Тэнгүүд би сууж буулгамаар байна гэд би тэгсэн байхгүй юу. Тэгэл суугаал тэгэхэд зүрх рүү нэг тас нэгтэй бас харамц. Тэр лус зүрх рүү шаж орж ирсэн байхгүй. Тэгэл лусаар угаасаа орж ирэх гэдэг нь лус ч нөө хөлөөр дайрж орчдөг. Лус хөл оронгуудаа хөлийг ташууд унаад исэн юм билээ. Тэгэнгүүт нь унаган гот лус нь олчж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр нь би ингээ унцонгот би өөр ухаатайгаа юм чихаа ухаалах хэрэгтэй шүү дээ. Ухаалдахгүй юм чи би газ босч өндөж босч ирээ сэгсрээд исэн байлээ л дээ. Сүйд нь. Яг тиймэрхүү байлаа. Одоо нөгөө туршилтаа болцоо байна ч. Ямар ч юм тэгээ нөгөө дунд тэнгэрээ шууд босч ирсэн. Дунд тэнгэрээ ус өгөд дайрч босч ирсэн. Нөгөө яг түл тэр орчин өөрөө аюух харагдaltaтай орчин. Тэгээ манай багш хүмүүсийг аюух харих болгож босгодог. Тэгээд босхны дараа аюух асар болон бүр ингээ авдраар нэг алтан жигс найрлагд тийм. Тэгээ би яаж тэнд дулаас тэр наалахгүйгээр би босно өнөөдөр би гайхав. Тэгэхээр миний өвдөд хүчтэй байсан. Нэг өдөр надад зэрэг нэг хүн боссон. Тэгээд тэр хүн аюу маяс. 7 дүүтэйгээ долуулаад ирчихсэн дараах нь удаач 2-3 жил дараа болоход 2-3 хоног насварсан. Дахиад 2-3 жил болсон. Дахиад нөхөрс өдөр насварсан. Аим шиг юм ярьжсэн. Тэр наалгасан хүн бол амьдралын тэгж урагддаг байхгүй юу? Яг үнэн бодит зүйл нь тэр. Би яагаад тэнгүүд манай галын дор бас дахиад нэг гал байгаа байхгүй. Тэнд бас дулаач босгож ингээд баахан эргэтэй хүмүүс очсон. Дулаач нар эргэтэй хүн босгож байгаа шүү гэсэн. Тэгээд дараа нь эргэтаал. Манай багш юмс амар эргэтэй болдог. Хатгаа эргэтэй. Тэгэл бид нар чинь бурлаа авцсан гэлээ тэгэл багшаага дайлан гэл баг чингис аваад алтан чингис ацаагаал гэдэг юм бэл. Би ч одоо нэг литрийн 6 алтан чингис аваадсан тэгэл. Тэнд байгаа шам байнарт хайлах ухаал. Тэгэл бид нар манай найз мэдсэн зэрэг нэг халцсан гэл ингээл би тэгээд яаж тэр нь алган гэдэг үнэхээр юм байлдаг. Тэр үед бол маш олон хүмүүс яг тэр нь наал болсон шүү. Аюултай юм бэл. Тэгэл тэгжил булаач болсон доо. Тийм. Тэгээд яг өөрөө жоохон зүрх сэтгэл зөөлөн хүн байсан угаасаа. Дээрээс угаасаа жоохон зүрх сэтгэл зөөлөн гайгүй удам талаасаа гайгүй. Тэгээд дээрээс нэг юм арга ертөнцийн инженер эдийн засгийн чинь юм дандаа пакт нэгдэг, баримт нэгдэг. Тэгээд бүх юм ингээд би өөртөө би танга тавьсан. Би хэнийг ч хуурахгүй. Би үнэхээр онгод тэнгэр буулгаж байгаа. Онгод тэнгэр буулгасан шиг болоо. Би бөө болсон бод би бүгд 2 хоног бөөнцөр болох. Би бөө шүү бөө болно. Би бүхний тултал. Гэт яг тэр зарчмаар нөгөө 40,000 цэрчүүд тавиал тэр зэрэгүүд минь хэрэндээ хийгээл аюу сайн их хичээсэн. Гэхдээ надад бас ихтгэл махсан үед байсан. Ягаад гэвэл тасарч жүрэх тасардаггүй гэдэл тасарна гэдээ тагсан тасрахгүй байсан. Би ерөөсөө тасрахгүй байсан. Тэгээ ерөөсөө тасрахгүй дандаа нэг сөмөр ингээд яг биний ингээд баруун тархины одоо энэ үеийн миний оюун ухаан байгаадсан байхгүй. Одоо жоохон хүндээ одоо нэг 20 30 40 см зайд миний оюун ухаан байгаад би өөрөө
хэлж байгаа, ярьж байгаа, үйлдэж байгаа, уурлынхаа хэлж ярьж байгаа, миний буурлын хажуугаар миний бодол гүйж байгаа бүгдийг би анзаардаг байсан. Тэгээд яг эргэж дараа нь одоо хүн чинь тэгсэн мэгсэн гэж ярихгүй би зэрнээ сандаггүй. Эсвэл маргааш нь болгоод мартганчдаг. Тийм болов нэр тэр хэллүү гэд ингээд идэг. Тиймэрхүү төвшин байсан. Тэгээд тэр нь яг багтангарын бол байсан байхгүй. Тэгэхсэн чинь аюу би тэгэхээр зарим улаач нар одоо гайхаад идэг. Тэгээд би тэр нөгөө намайг ингээд лус тайраа зөрхрөө дайр зургийг би савж унаад өмдөж босч ирээд ингээд тэгсэн чинь нэг цаав гэж ахгүй л гэж тэгнэл гэж гэсэн би бүгдийн чагнаал байгаа байхгүй. Миний дуу хоолойнд чагнадаал өргөж босгож байгаа чагнадаад миний гар ямар ч хөдлөхгүй би ямар ч удирдах чадлгүй нэг юм. Тэгсэн чинь нэг ингээд цаа өгсөн чинь би тэр цайг нь авч уумаар байсан чинь миний гар хөдлөхгүй. Тэгсэн чинь за хичээсээ цай аавна гэж тэгсэн чинь би юу ч гэж бодоагүй би хичээ цай аавна гэж одоо зүгээр л байж байгаа штэ гэж бодоод байж байгаа хгүй. Тэгтээ би өөрөө удирч чадахгүй толгоогоо өргөд дийлэхгүй гараа захар дийлэхгүй. Тэгээ байжсэн чинь манай их өөдөөс ингээд мөнгө ахта цаг миний гар явж штэ. Цанаасаа ямар сони би тэгж бодоагүй штэ гэл тэгэл давхар ингээд онгодын хийж байгаа үйлдэлтэй миний бодол зэрэгтэй явж л байсан. Тэгтээ үнэхээр би өөрөө удирд дийлдэхгүй. Яг тийм төвшний бол баг тангирын буудаг шүү. Дараа нь бол дунд гэрийг би булгаад баг тангирын өвдүүд намайг үдчихээ. За чамд дунд гэрийн өвд чинь тушаачлаа шүүгээ явхад арай өөр төвшний мэдээлэл орж ирээд арай бас байсан. Тэгтээ яг юу тэгтээ нэг хүмүүс юу штэ. Баг тангир оюун ухааныг үлдээдэгчсэн бие махбодын удирдах чадвар өндөр шүү. Бодолд нь бодлоо илгэх чадвар аюул өндөр шүү. Тэгээд тэнгэрийнхэн хүсэг юу ч мэдгүй утга хүсэг уйлаа. Эсвэл нөгөөргөө хэлэхгүй хүсэг юм яриа. Энэ чинь захад эзэмшиж байгаа хэрэг шүү. Тэгээд бүгдийнхээ мэдчихэдэг. Тэгэхээр нэг баг дунд тэнгэр яг тэгэл бүү юм бол бөвчин тулын дэдэл төр гэдэг өөр бас байгаа. Тийм. Хэлмэрчдийн хувьд бол маш их хаалт нэг тасралт одоо нэг бүрэн бичсэн нэг өндөр түвшний тасралт байна гэж хэлмэрчдийн хувьд. Хэлмэрчдээрээс бас аюул шалгана шүү дээ. Энэ үнэхээр зүг ярьж байна, худлаа ярьж байна, өөрийн бодлоо гүйлгэж байна. Тэр дэд чинь бас аюул сайн шалгана шүү дээ. Хэлмэрчдэн жахт нь тэр шиг нэг өвдөжсөн. Тэгтээ би бол одоо юм шүү дээ. Би бичсэн улаач гэж хэлээ да. Нөгөө нэг хүмүүс ингэдэг одоо ийм их хавтгай ойлголт байна. Яг онгод буулгаад айлтж байгаа зүйлийг сонсох хүсэл хүмүүст маш их байдаг. Би ч өөрөө нэг мөнзөг ханаар бус ханаа ингээд 14 оноос 20 оны 2 сар хүртэл 14 оны 7 сараас эхэлж чинь. Тэгээд дундны зөндөө паузууд байсан л да. Олон жил 8 сарын тэр хугацааны паузууд байсан. Гэтэ үндсэндээ би нэг шахсан таваар ярихад 3.5 жил яахаргүй мөнзөг ханаа дэрэг яг шав болж байгаа. Хичээл залгацсан учраас хаадууд яаж айлдаг, хаадууд ямар түвшний өндөр эрдэм мэдлэгтэй байдаг, хаадуудын сургаал, зэмлэл, айлтвар, айлтгал, зарлиг ямар түвшинд ирдэг дэндүү сайн мэднэ. Ганцхан мөнзөг амш олон татад шинээр бууж байдаг байсан учраас өөрөөсөө өвддөөс учраас онгоцос учраас тэгээд одоорчсон манай ингээл удаас аюул шугш ингээл манай ингээл утцсан за томцод байна штэ. Утцсан олон жил утцсан зарим тодууд. Тэгэл бид нар бол дэндүү сайн мэднэ л дээ. Тэгэхээр зарим ингээд хүмүүсийг харж байгаад ингээд юу яадаг юм бэлээ. Онгод буулгаад ярьж гин гэдэг ингээд их айгүйх сонсохыг хүсэж айгүйх гэж очиж дуртай байд юм бэлээ. Тэгээ бид нар бол яг нэг юм үзсэн болохоор онгодын энэ ямар түвшний онгод бууж байна. Энэ онгодын айлдвар зарлаг хэр өндөр түвшингээ өгч байна. Энийг хэр улаач нь бодлоо өнгөлөхгүйгээр сайн дамжуулж чадчихжээ. Эсвэл улаачийн үг хэл дунд нь хэдэн орж байна. Үнэхээр энэ хаан хүмүүн үү? Үнэхээр энэ одоо өндөр төрийн хатны айлтгал мөн үү гэдгийг ялгадаг. Зөв шүү дээ. Тэгтээ яг тэр сонсоогүй хүмүүсийн хувьд бол нэг бас ялгадаггүй тал их байдгийн билээ. Тэр хаан бууж энд юм том хатан бууж ингээл хуулиараа байгаа байхгүй. Тиймэрхүү ажиглалтаа даа. Тэгэхээр нэг миний онцлог ярих гэж байна. Би болохоор нэг улаачаар олон жил явангуудаа дараа нэг 15 оноос эхлээд бөөдрөхөр нөгөө тэнгэр намайг зэрлэгтэйгээр улаачийн одоо 9 оноос 15 хүртэл явуулчлаа шүү дээ. Тэнгүүд 15 оны 15
16 оны 2 сар лөө 16 оны 2 сарын 8 жил. За ямар ч гэсэн тэр үеэс эхлээд бөөдрөх рүү шилжилдэг. Огцом хийсэн. Бүр шахаж жагаад бөөдрөхийг хөгжүүлсэн. Оюунд нь судартай зэрэгцүүлж орж ирж жагаад. Тэгээд бөөдрөхтэн болоод бөөдрөхний хүчийг яаж хэрэглэдэг, яг онгод болсон шиг яаж ажиллаж болох юм тэргээд тэрийг сургалтаар аваад өөрөө тэгээ бас тэрийг би дээрээ яг нэг жоо хичээл зүтгэлтэй болохоор тэр сайн хийх хичээж байгаа. Тэгээд тэрнээс хойш ингээ бөөдрөхтэн болсон буюу онгод буусан юм шиг хэрнээ өөрөөрөө байдаг. Тийм чадвартай болсон байхгүй. Уг нь энийг нөгөө нэг улаач бичих гэж ярьдаг. Онгод бичих гэж улаач бичих гэж ярьдаг. Улаачийн сүнсглийн чадвар, тархины чадвар нь энэ хөхлөг бие ингээд хүчтэй хөгжин хэрэг антин буюу сансрын антин шиг өндөр тэмдэгтэй өвдгийн орон зайгаа холбогдож долгионоор холбогдож тэндээс мэдээлэл гэдэг юм. Уншигч чадвар гэдэг юм. Тэм чадвараа хөгжүүлэх. Уншигч тархитан гэж ярьдаг. Тэгэхээр уншигч чадвартай бүх тархитан гэж хэлдэг. Гэхдээ би өвдөрөө дамжуулаад ингээ мэдээлэл аваад дамжуулж ярьж байгаа хүмүүс заавал хэцтэй юм шиг. Тэг онгодон болгож ярьж байгаа биш болохоор энэ бясалган багшийн амнаас гарч байгаа үг гэж байна. Түр штэ. Би өөрөө сурах юм өвдөө заалгах олон жил. Дахиад бөөдрөхөр дахиад өчнөө олон жил ингээ баг 10 жил явчлаа штэ. Тэгээд дээрэс нь иймэрхүү утгаараа бас өвдгийн үгийг дамжуулж байгаа. Тэгэхээр өвдгийн үгийг дамжуулах олон арга байдаг. Тэгээд заримдаа ингэдэг лайв хийж байгаад өвдүүд маш хүчтэй алж орж ирнэ. Би рүү орж ирдэг шүү дээ. Ер нь бол чи одоо би чинь бас юм зүүцэн маас ингэж дамжаад ороод ирж байгаа шүү дээ. Сүнсээ bijүүл одоо өөрөө улаачаар bijүүлсэн гэдэг утгаараа өвдгийн нүг эрчимд холбогдох юм өндөр. Одоо өвдүүд ингэж ороод ирэх болно шүү дээ. Тэрч мэгээд ингээд яг өвдүүд ингээд хэлээд тэгэхээр миний дуу чангараа явцдаг. Тийм зэмлэг өнгөөс их бий болж байгаа. Тийм. Тэгээд дууны эрч хүч цар хүрээ нэмэгдээ явцдаг. Одоо сая эртээ чи би юуны модны ховс гэж имчилгээ хийсэн шүү дээ. Тэрний төгсгөл рүү өвдүүд ороод ирсэн шүү дээ. Хэлж байгаа өмнөд амар хацаалаад явчихж байгаа. Дахиад тэр юун дээр алтан газны залбирал хийхэд бас төгсгөл нь өвдүүд ороод ирсэн шүү. Тэнгүүд утсан чинь улаан маань тасрал гэж байгаа тэр чинь яг нэг амтаас амттай тэр өвдгийн амттай дуу хоолоо орж ил нэг хүч амтагтаа хүмүүс ингээд уйрах тийм хүч ингээд тийм амгшуулах нэг хүч ороод ирчихэж байгаа. Тиймэрхүү байдлаар бас явдаг. Тэгэхээр нэг онгодын дээрүүд чинь ихэнх нь л тийм байсан байл. Бөөдрөхтэн одоо улаачлах үедээ улаачлаа хэцэнгэргээд үзсэн шүү дээ. Би бас явахдаа энд хэцэнгэр бэлэх шаардлагатай хийн. Тэгэхээр тэр чинь онгодод хэцэнгэргүйгээр миний зүрхсэтгэлээр аялгүйгаар хаваар тав оюун болоор ингээд орж иж байгаа учраас бас янз л да. Тэгээд нэг дээрийн хатад одоо онгод тэнгэртэй хүмүүс бүү зарингууд битгэдүүд хингчлэн юм байсан гэж. Тэд нар хааш ингээл дай хийж алиг хувьд болох юмс алиг бөөлөт тэр ингээд байхгүй шүү дээ. Гэрээ хэлцэл хийж явах тайдгийн Чингис хаан өөр хонгодыг болгочаал. За яа нэг таны өвчиг гэхгүй шүү дээ. Тийм байхгүй сурхтан гэх хатан тэр чинь өөр хүн түүх хэлжсэн шүү дээ. Би нэг юм ногоон дэлтэй байсан. Тэгээд би ингээд өөл үж хатан чилсэн би нэг юм цагаан болраагуун цугаад үдээдсэн суралцдаг байсан. Гэвчлэн тэгээд нэг янз байна. Тэгээд тэрийг хүмүүс маань ойлгоод явуулах зүгээр тэгээд өрөөлөл болж болохгүй. Дан өвдөө буулгаж юм хилдэг юм хардаг юм бидэрдэг тийм бас хандлагууд байгаад байна. Сүнсэн биедээ хүч авах юм бол өвдгийн нэг харуулаад байгаа гэдэг нь эсвэл өөрөө чинь сүнс хараад байгаа, үнэртэй байгаа, мэдрээд байгаа тэр зүйлийг зөгнөөд байгаа зүйлийг өөрөөр нь байхдаа бас хэлэх чадвартай. Манай аюул шин тэр чинь надад их ерөөс өөрөөр ингээл юм хэлж чаддаг шүү дээ. Тэгэж нэг үнзүг хаан бидгийг тэгж хүмүүжүүлсэн сургасан байхгүй. Номтын нэг хэсэг сургасан байхгүй. Тэгээ би тэрэнд бас баярлал явж байгаа. Та ямаа гээл. Тийм ээ. Тэгээ нийтлэг ойлголтууд бас нэлээд өөрчлөгдөл юм байна. Тэгээ шидийн өвдүүд маш ихээр ирж байна шүү дээ. Тэгээ шидийн өвдүүд чинь одоо бид нар шидийн гэдэг аваас бид нар оройгүй хэрэг хүмүүс нь ирж байгаа шүү дээ. Шидийн өвдүүд яхаа энэ сүрч гэсэн газар дэлхийн одоо ухаад авчихсан баялагын орон зайг нөхөх тэр элгийн одоо онгойлгоо дотроос нүчнөө хорц цэцрэг одоо хүнд цэцрэг элементүүдийг
гаргаад ирсэн. Тэгээ тэр ингээ хурц шороогоо буюу агаар мандлаас үтгээд байгаа, хурмстаас үтгээд байгаа. Энэ орон зайг чинь буцаад хэвэн болохгүй ирж байгаа шидтэнгүүд. Шидтэл юм чинь тэр нөгөө нэг бас тийм шидийн өндөр чадвартай үсэн бас хэрэгтэй л байгаа байхгүй. Багш одоо эндээс нэг одоо бөө болсноорч гэх юм уу одоо энэ амьдралыг сонгосноор хамгийн тийм ад жаргалтай гэх юм тийм мэдрэмж байгаа шүү дээ. Энэ мэдрэмжийг би мэдрэхгүй байсан ч гэдэг юм уу тийм сайхан мэдрэмж нөгөө талаас танд тийм хүнд бэрхшээлтэй зүйл юу гэдэг вэ? Одоо бол надад бэрхшээлтэй юм юуч байхгүй. Анх бол ингээд бэрхшээлтэй зүйл зөндөө байсан. Өөрөө би нэг хүн болж чадаагүй гэдэг юм уу тийм хаттай улаач за хүнийхээ боллоо гэж бодъё. Тэгтэл би Тэнгэрийн улаач байхаар тийм чадaltaй хаттай тийм хүн болж чадаагүй байсан. Учираас надад Тэнгэрийн зам руу ороход их олон юм хүндтэй, хүндрэлтэй, бэрхшээлтэй, хил амтай, дарамжлаг гүтгэлэг ихтэй, шоололт ихтэй тийм бол байсан. Намайг чинь шагаатанд очихоор болсон гэл те. Хүч шагаатанд дотоолч үг байгаа мөн гэл те. Тиймэрхүү юм дүр ингээд хоорондоо ярьсан гэдгийг сонсоод сууж явах тийм сайхан бол байгаагүй шүү дээ. Тэгэл энгийн хүртэл нэг зүгээр мэдлэхээ байгаад явах энэ чинь жоохон бас асуудал. За тэр бол яг жижиг гэн. Тэгтээ нэг хат суугаагүй хүний хувьд бол бас тэгэл хүн зүйл байсан л та. Тэгээд ганцаардл энэ гэдэг зүйл байна. Одоо гэр бүл аав ээж биш гэр бүлийнхээ ах トゥ нар ингээл яаран тийм ингээд ихний удаад ойлгож хүлээж аваагүй шүү дээ. Найздаг хөтчихсэн. Улааш болсноор би зарим найзаа алдсан. Зарим найзууд маань бэжлийн төвчлэн амьдрал их өөрчлөлт гарсан. Тэгээд дайж царцдаг хүмүүс олон болсон. Намайг нэг улаач юм чинь бүү юм чинь муу юм чинь гэж бодоод сэтгэлээ нээхгүй надаас дайждаг энэ төр хүмүүс би болчихж байгаа шүү дээ. Гэтэл би юугаач бод мэдхгүй жирийн үедээ жирийн хүнээр ингээл бүгэл ингээл бүр сэтгэл ингээл ариун цэвэр болоод илүү их нэг цагийг дэмрийн үедээ өнгөрөөдөг гэдэг юм жижиг одоо тулга тойрсон юм ярьдаг гэдэг юм уу эсвэл хов бацдаг гэдэг юм уу эсвэл одоо ла гэдээ бас нэг шалтар болдор ингээд дэмдэх хэрэгтэй хэрэггүй. Тиймэрхүү зүйл цагаа өнгөрөхөө бариад илүү тийм жоохон амьдрал тайртай болоод хүний бүрдэх нэмжин сэтгэл нь бий болоод юмыг том зургаар хардаг болоод гэдэг ингээд бас өөрчлөлт гарсан. Тэгээд яг нэг бүх юм чинь нэг сайн муу ойртолтой байдаг юм чинь сайхан зүйл тохиолдсон сарамч байсан. Гэхдээ одоо бүх саруудаа ардаа гээж гисэн учраас гарцсан учраас одоо нэг тэгээ дээрээс нөгөө үйл хэрэг дэлгэрээд байгаа учраас одоо үнэхээр жаргалтай байна шүү дээ. Би өөрөө нэг зөв явж байгаа манай үйл хэрэг зөв явж байгааг нэг бууж байгаа онгод хөмрүүдийн үйл хэрэг хийж байгаа үеийн цар хүрээ адгийн наацсан тийм үү. Тэгээ миний өөрийн таньж мэдсэн эрдэм мэдлэгийн одоо нэг төвшин энэ ингээд аягүй илэрхийлж байгаа учраас би одоо жаргалтай л байна. Тэгэхээр жаргалтай. Тэгээ харин зориг аягүй томроолаа. Одоо тийм хүн туслах юмсан. Одоо ийм зүйлийг хийж чаддаг болох юмсан. Гэл нэг тиймэрхүү бас юм байна. Урд нь жирийн хүнээр байсан бол тийм юм тийм мөрөөдөл жижигхэн мөрөөдөлтэй байгаа жижигхэн мөрөөдлөө бэлдсэн гэж бодоод сууж яхаар тийм цаг хугацаанд үед би өнөөдөр өшөө химийг тань өшөө химийг дэлгэрүүлээ гэдэг ингээд хүсэл мөрөөдөл дүүр ингээд ирч хүчтэй явж байгаа өөрөө надад бас жаргал байхгүй да. Тэгээд нэг бас нэг гоё зүйл юу гэдэг гэж хатуу ингээд үйлүүдийг хийчихэд ард нь гарах. Одоо би ингээд 13 алтаа яваад амны үлийг хийх тэр зарлагыг чинь надад ирсэн байхгүй. Юуны сургалтаар. Тэрийн амжинраа сургалтаар. Тэгээ бид нар ингээл хэдэн мянган километр газар туусан бай. За ямар ч байсан өвөл 11 сарын 20-ээс 12 сарын 21 хоног явсан шүү дээ. Тэгээд ингээл тэр хүүтэнд ингээл алтай нурууг дөрвөн усын нутаг дамжаал ингээл яваал хийгээл ирж явах. Зам бол үнэхээр хийчихэл энэ бүгдийг чадсан штэ гэл ингээл байж ах тэр сайхан байсан. Тэгээд сайхан тэр нэг 23 онд төрийн том үйлүүд хийхэд төрийн том чатар тайлх үйл бол асар ингээд хүн цорилтын дунд
үнэхээр нэг тодорхой хэмжээний хүн сорилт байсан л да яхаар байгалийн гамшигт үзэгдэлтэй давхцсан. Тэгэхэд бол тэгэл хийгээл ард нь ингээл нулимстай уйлантай гараал хийчихсныхаа дараа ингээд тэнгэрт багтуулаад сууж байгаа. Үнэхээр жаргалтай байсан. Дараа нь нөгөө юу хийс баруун аймагуудаар явчаад хамгийн сүүл нөгөө амралтанд хийд дээр амралтанд хийдээс эхлээд хар хорны үүлэн дээр сайн цагийн мянган бархтын үлийг хийгээд өндөр гэгээн зануудраа Чингис хаан хоёрын үлийг хийчихэд тэр хоёрын үйл хэрэг амин чанар сүнсний хүч нэг байсныг таньсныхаа дараа тэнгэрээс магтуулаад ингээд 30 минут ингээд ганцаараа ингээд хэр зүлгэнээр ингээд уйлаа сууж байгаа тэр өстой амар жаргал байсан бас. Тэгээд дараа нь шидийн сургалтуудад ирэхээр шидийн сургалтыг зааж чадсныхаа дараа бас их гоё тийм эхний хоёр шидийг ярьж байгаа штэ би ухааны шид, галын шид. Тэрийг бол ер нь бол зайн хүн заах хэрэгтэй сургалт гэх та. Тэгээ яг хуу тэнгэр намаа нөгөө утган гэхгүй эмхтэй гэхгүйгээр голохгүйгээр надад тэл хүлээлгээд би тэгээд Номтын тэнгэрийн 22 баатар буюу өвхлөл өөрөлдвөл Мөнхөг тэнгэрийн зүрхийг хангаалдаг тэр агуу баатруудын тэр шид гэдэг агуу орооны эрдмийг гээд хүмүүс мэдрүүлээд таниулаад тайлаад зааж чадсандаа үнэхээр нүүн бас бахархаж байсан. Тэгэл гэртээ ирчээд нэг сургалтаа ингээд за би ч нэг тийм жаргалаа ийлхээ хаадаг хүн биш шүү дээ. Зүгээр одоо ч яг уурч байгаа. Тэгэл ингээд гэртээ очиод яг 33 эхний галын 11-ийг дуусчаал ингээд сууж исэн ганцаараа тэгэл ямар пост оруулах вэ гэж ингээд пост оруулаад. Тэгчээ дараа нь ухааны 11-ийг зааж суучаал хамгийн сүүлийн малчин эрдмээр дуусчаал. Тэгэл гэртээ ирэл ингээд пост бичээд тэр ингээд дурсамжууд хаяа гоё. Нөгөө нэг би чадсан штэ гэдэг. Тэг бодвол чадсан бол дараа нь аршааны хэрж байгаа байх л та. Тэгэл аршааны сая 11-ийг зааж чинь саран эцэг гэл ингээл одоо ингээд хөтргөн зураг ингээд энэ бүдийн ингээд нэг одоо тоогдоол байцсан хүн жаргадаг шүү. Тоогдоол тэнгэрт өнөө магтаж байгаа шүү. Би магтагдсан шүү гэдэг надад ярих чинь одоо би өөрөө бас даруухан байгааг хичээдэг шүү. Би ойрхон ингээд би тэгсэн мэгсэн гэл ингээм миний шамир ингээд бас ингээд ойрхон тэлэн хөөрөө ирэх мэд одоо ингэ шагнал дуртаач гэдэг юм уу. Тиймэрхүү байдалтай болчих шүү. Тэгэхээр нэг айл болохоор ингээд нэг тэрийг даардаг. Өнөөдөр одоо би жишээлбэл 20 онд яг би дэмж цол авсан. Номтын тэнгэрээс. Тэгээ дараа нь 18 онд би болохоор тэнгэрийн удган цол авсан. Тэгчээ 20 онд дэмж цол авчаа. Дараа нь хизээ үлээ би их дэмж цол аваад тэгээ дараа нь нодлон би баг мөргөн цол аваад сая би энэ нэг юуны үлээр хөх манай гоолын 12 тэр отгийн үлийн дараа мөргөн цол авсан. Яг энэ хүн дэхэд. Гэхдээ тэр чинь ингээд яг ингээд хинтэж хэлж чадахгүй хэлхээс ичээд дотроо агуулад ингээд одоо явж л байна л да. Одоо өнөөдөр ингээд ах чамд хэлжлээ. Яг ингээд юугаар төвчлээ баг. Гэхдээ нэг юм юм бэлээ. Хийсэн бүтээсэн юм яах ирээд нэг үзүүлэх зүйлтэй учраас нэг би ингээд өнөөдөр хэлчихэж дээ л да. Гэтэ яг зарим нэг хүн намайг одоо энэ өөргөө тэгцэл гэж бодгоо. Тийм биш шүү дээ. Тэнгэр нөө юу шүү дээ. Би бас нэг тэнгэрт нэг зүг байхыг би тэнгэрийн дэнс намайг өдөр шөнөгүй шүүж байгааг бас мэдчихээн. Бодлаа би өөргөө тэгж ярих юм бол би тэнгэрт нэст тулгаа мэдчихээн, хинч бишээ мэдчихээн. Бас тэнгэр нэг ингээд урамшуулаад шагнаад явдгийн шүү. Та нар энэ ертөнцид хийсэн үйлээрээ дараа нь өндөр тэнгэрт очих өөрийн сэнтийг судлаагаас ингээд зэхэд явж идэв шүү. Тэр тэнгэрийн олон хүүхдүүд өөрсдөө хайртай байдаг. Маш их ингээд эрдэм номоо заачаад тэгээд дээрэс нь цол хэрэгм өгөө тэр хэмжээгээр чиний оюуны цар хүрээ тэлээд тэр хэмжээгээр чи дэлхийд нэг данслагдаад үлдэх эрдэм мэлхийг одоо хүн төлөвтөнд үлдээгээд ингээд явж байгаа гэдэг чи өөрөө юу баг. Бас энийг хэлэх ёстой л байх л та тийм дараагийн хүмүүс нэг урам аваад явах ёстой байхгүй юу. Тэрнээс би ч нэг цол авах дуртай энэ нэг одоо юу гэдэг. Тэгэл би тэр цолоор одоо яах вэ гэдэг. Тэгтээ яг тийм цолтой болцсон. Тэгээд явж л байна.
Манай тэгээ манайхан бүгдээрээ л явах хичээл явдаг л да тий. Цолахаал хөрхөн тэгэл баг утган байгаа, зарим нь утган болоод баг дэмч байгаа, зарим нь дэмч болоо, зарим нь их дэмч болоо. Баг дамжих ял гарч ирэл иржил байна. Тэгэл баг зарингууд гэснээр зарим болж जैन, тэргүүн зарим болж जैन, их зарим болж जैन. Шүтэн ямар хэвлээ. Тэнгүүд дээд онгодууд солигдож байна. Дээд онгодууд бүр дээд төвшний онгодууд дуудаж ингээд. Ингээд нөө үйл хэрэгүүд бас маш их дэлгэрч байгаа. Үнэхээр их дэлгэрч байгаа. Энэ өөрөө нэг би нэг бөөгийн сургалт одоо хүмүүсийг бас араасаа олон улаачтай зөв гарч ирээсээ бас нэг сайхан тэнгэртэй яваасаа өндөр тэнгэрийнхаа өвдөө хайр хишгийг бүртээд нэг их монголч одоо 13 дугаар зууныг байгуулж чадсан Чингисийн монголчууд хүн гүрнийг байгуулж чадсан Атил хааны монголчууд хүннүү усыг байгуулж чадсан Төмөн шөнө модон шөнө хааны монголчууд манай өндөр ийм агуу өндөр тэнгэрийн мөвгдтэй гэдгийг мэдээд агуу өндөр заяатайгаа мэдрээд улаачтараа маань бас идэв зүтгэлтэй сайн яваад Монголоо нэг сэргээ мандуул үүргэн төлхөө бас улаач нар дээр их байгаа шүү. Энэ Монголын ард түмний сэргэн мандал улаач хүн бидний өөрсдийн нөө оюуны өндөрт боловсрол гэдэг нь оюуны сэргэн мандлаас хамаарна шүү гэдгийг бас таниулах гэж хэлж байгаа байхгүй юу. Яг нэг өвдөцөө зарлаа л нэг ингээл би тийм юм гэж би явсангүй. Тийм яг үндэ бол зарим нэг нь дотооддоо би хэний улаач гэдэг хэлээд явж байдаг. Гадагшаа бол нэг тэгээ зарлаа л өстой нэг тэгж явсангүй. Утганч гэж өөрийгөө цолж авсангүй. Би дандаа өөрийгөө улаач гэж явж явдаг. Зээж өөрийгөө би дэмч ингээл ингээд томорч авсан. Одоо ингээл дэмч гэж гайхуулж авсангүй шүү дээ. Би зөвхөн багш гэдэг нэрээр өөрийгөө авч явдаг. Би одоо ингээл яг харж байгаа ингээл суралцаал явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их мэдлгүүд ямар их туулал цаг хугацаа ингээ хичнээн хүний амьдралын одоо төлөөс гэж хэлэх нь бас жоохон зөв. Ямар их цаг хугацаа амьдралаараа ингэж хийсэн зүйлийг би зүгээр л 20 цаг одоо гэдэг 10 өдрийн хичээл 7 өдрийн хичээл гэж бодож байгаа. Тэгтэл тэр цаана хичнээн олон хүний амьдрал ингэж цаг хугацаа шингэсэн бэхээр энэ эрдэм ухааныг зүгээр тусаж авч чадахгүй л харин тий. Яг юу штэ. Нэгдүгээр тэгээ бид нар бол яг өвтөлөө тусаад авчиж байгаа хүмүүс нь тий. А гэтэл тэр эрдэм ухааны орилт гэж бидний өвгдөөц ямар олон үеийн туллыг туулж тий. Тэгээд энэ бүхнийг хүндрэлтэн таниулах гад өрөө тумдаа таниулах гад ямар хатуу хэцүү гүтгэлэг дормжлолыг гэдэг юм уу өнчрөл хагаслыг туулан байжж хүн төрлөختөнд хөх монголчуудаа маш их оюуны санг маш их ариун их содрог бүтээл эрдэм мэдлэгийг үрсээрэн дамжуулж одоо дэлхийн хүн төрлөختөнд үлдээсэн болоо гэж бодохоор үнэхээр гайхмаар. Тэгээд тэр их эрдэм мэдлэгийг дахиад гажуудуулаад гуйлуулад харлуулад бүр ингээд бүрсийл гээд ингээд эрдэм биш болгоод ингээд өөрсдийг нь ч нэр хүндийг унгаагаад алуурчин, талуурчин, дээрэмчин одоо юу ч гэдгийг элдвэр хэлээд зандалчин гэж хэлжээ. Дээрээс нь том зориг дорн ингээд хийгдсэн одоо тэр дэлхийг инх амглан болгож төршигдсэн тэр үйл хэргийнх нь үр шимийг бүтээд хүн төрлөختөн олон зуун жилээр аз жаргалтай гэдэг мэлэг бүтэн амьдарч байгаагаа ухаарахгүй олон улс орны түүхчид нэртэй судлаач нэртэй хүмүүс тэ сайн хүмүүсийн нэлийг өдөө буруугийн нэр. Тиймэрхүү хүмүүс нь тэдний нэр хүнд алдрыг бутааж одоо янз янзын юм бичиж бүтээл бичиж тэргүүрэн хоол авч идэж тэргүүрэн хүн төрлөختний тархийг угааж PR цаа гэдэг нь үнэхээр амар санагддаг. Үнэхээр тэгэхэд бид нар тэдний хажууд дайнгүй үед ямар ч дайнгүй үед тэгээд энэ их амгалан цагт тэгээд өвгдөрөө хамгаалтанд орчоод тэгээд нэг зарцуулж байгаа хүч нь юу юм бэ? Зүгээр л нэг хідэн шний нойр байхгүй. Тэгээд нөгөө дэмий өнгөрөдөг цаг хугацаагаа одоо юу гэдэг ном шахах, компьютер унших эсвэл нэг уулахад байгаль дэлхийдээ явж өөрөө нөгөө юмыг таньж мэдэж өөрөө байгалийн гоё үзэсгэлэн харж баясангаа өвлийг эн чинь би боддог байхгүй. Тэндүү жаргалтайгаар бид нар тэнгэрийн үлийг хийж явж байгаа байхгүй. Тэндүү. А гэтэл тэд нар бол тэгээгүй штэ. Морин дэл дээр орондоо орох завгүй олзлолтон булаалдч тийм хэцүү цаг үед тэмүүжин бүр хүүд ингээд өмчрөөд олон ээж нь олон өмч хүүхдээ ингээд тэгээд ингээд айн бүдийн хагарал бутрал донд үрийг нь үргэлж нөгөө нэг хороох тэр ингээд халдлага дайрлагын дунд ахан дүүгийн одоо зарим нэг нь одоо дотоодын төрчил дундаа
тэд нар бол ямар хэцүү байсан бэ гэж бодохоор бид нар бол жаргалтай байгаа байхгүй. Яг үнэндээ зүгээр л жаргаж сууж байгаа. Эрдэм мэлгийн ингээд тосч авчаад тэгээд жаргаж сууж байгаа тэрийг яа гэж нээлтж жаад ингээд хичээлээ цагаа явж байгаа. Өөрөө нэг талаасаа юу л да энэ агуу эрдэмийг одоо тосч авахаар тийм гавья байгууллаагүй байж авцсандаа бас жоохон ингээд жоо ичмээр юм шиг тийм бас тийг санагддаг л та. Гэтэ бас зарим хүмүүс бас нэг тиймэрхүү байдаг шүү. Одоо бидний ингэдэг байхгүй сургалт явуулаад мөнгө авчихсан. Мөнгөтэй сараад байна гэж үзэж байгаа байхгүй. Гэтэл түүнээс хямдхан мэдлэгийг хүмүүс асар хямдхан мэдлэгийг асар их үнээр худалдаж авч сурч шít. Ямар ч хэрэгцээгүй шахуу юмыг хэрэгцээтэй юм шиг болгож дөвийгээд илт худал хуурман эсвэл гүн ямар ч гүнж нарт нь ороогүй шин төдгийн юмыг ингээд эсвэл янз олон бантангийн цуглуулга болцсон юм чнээ үнээр худалдаж аваад ингээд яваад байгаа. Тэгсээр нэ өөрийнхсдийнх нь өвгдийн бүр гайхамшигтай тэр нэг оройн дээд өвд мэрэгцэцтэй өвдийн тэнгэрт нэг хамгийн өндөр синтез сууж байгаа өвдийн тэр жаахан одоо нэг бид хүндрэлт бид нартаа зориулаад өгж байгаа тэр мэдлэгийг нь үнэлээд авчиж чадахгүй. Тэгээ дээрэс нь элдвэр хилээд айлхаар зүгээр авчихсан багтаа. Дээрэс нь нөгөө нэг ингээд гүтгүүлээл тий одоо хизээ эрдэм сурч ирсэн станараа яалалаа их сурвалж гаргаж ирстэй худалчин муу сайн юмнууд луйвэрчин гэдэг ингээд байх нь бас айгүй нийтдээ санагддаг байхгүй юу. Тэгэд хүний одоо оюуны бүтээлийг үнэлж чаддгүй юу ч үнэлэхгүй. Тэр хүмүүс тийм хүмүүс үнэгүй юм хайсаар байгаад дуусна аваад. Үнэгүй юм хайсараад эсвэл худал мэдээлэл үнэлж авсаар байгаад дуусна. Тэгээд тэд нар ингэж хараад байна л да. За манай ангиас сургалтуудыг халаараа баясгалан зааж байгаа юм чи юу л ямар л алхт юм байгаа гэж. Хөгтөрмөсөөс зааж байгаа юм. Эсвэл нэг бүү улаач нар зааж байгаа юм чи ямар л алхт юм байгаа гэж гэсэн тийм бас ингээд хачин хандлага байгаа байхгүй. Гэтэл тэндээ биш байхгүй. Хүндээ гэдэг юм уу хэн зааж байгаа даа биш. Ямар байгууллага тэрийг хийж байгаа даа биш. Номтын нэрээс буулгасан да хөмөг тэнгэрийн өндөр өвгдөөцүүдийн эрдэм ухаан өртөөлөгдөж байгаа гэдэгтээ үнц нь агуулга нь оршиж байгаа шүү дээ. Тэгэхээр эмийг нэг тийм жоохон томхон өнцгөө өөр өнцгөөс харчих юм бол үнэхээр нөгөө нэг бас нэг өөрсдөд нь ч хэрэгтэй, үр удамд нь ч хэрэгтэй ер нь юм хаагүйс хэрэгтэй тийм зүйл байгаа. Тэг яг нөгөө би бол өөрөө нөгөө азтай гэж боддгоо шүү дээ. Энэ мэдээж би одоо нэг над чиг одоо мэрийдэг хүмүүс байж л байгаа. Над чиг одоо ингээд дайчин гэдэг юм. Би тийм амар мундаг дайчин хүн биш л дээ. Гэхдээ би зүрлж байгаа хгүй. Миний дайны дайчин чанар гараад, миний дайны зүтгэл гараад ингээд хичээж хүмүүс Монголын одоо энэ охид залуучууд эмэгтэйчүүд зөндөө байна. Тэгээд маш өндөр боловсралтай, маш өндөр одоо удам гаргалтай тийм хүмүүс байж тийм. Тэгээд чухам яаж яваад би одоо ийм үйл одоо заяатай, хувь заяатай болцсон гэхэлэр ёстой сайн аав ээжийн буюу одоо сайн аав ээж яс тусны өгөгдөл гэн гэдэг нэг юм байна л гэж өдөрт ойлгож байгаа. Хоёрдугаар яг харахгүй хөгөөд явахлаар нөгөө юу болохнуудын оюун ухаан руу хүрээ явчихдаг. Тэндээс нөгөө нэг олон хатан ухаанаар дамжаад ирсэн, өвлөгдөөд ирсэн мэдлэг өнөөдөр миний сүнсээр дамжаад, хамгаар дамжаад, хөх толбоор дамжаад надад буугаад ирсэн. Тэгэл тэр утгаараа би юу юм байна? Аргагүй миний хийх үүрэгтэй ажил юм байна л гэж бодоо явж байгаа байхгүй юу. Тэгээд нэгэнтээ одоо энэ олон одоо би бас гэж боддогсэн 3 сая монголчууд надраас гэл ингээл. Тэгэхээр энэ олон сая эмэгтэйчүүд дундаас энэ олон мянган эмэгтэйчүүд дундаас ингээ өндөр тийм хатны улаач болоод сонгогдоо тэгээ дээрээс нь тэр хатны үйл хэргийг өргөжлүүлээд өртөөлөөд ингээ суух. Энэ бол одоо ёстой нэг алтан янаас усуусан хүн азтай гэдэг л би бол тэгж зөвлөмөргүй. Тэрнээс өөр л юм байна. Бараг зөвлөж хэлэх болтгоо. Тэгэхээр нэг хүн чинь хичээх сэтгэл гардаг байхгүй та. Тэгээ би нөө ингэж боддог штэ. Миний нэргэнд ямар ахын чухал биш. Ягваса би сайн манаар хэлэхдээ зөндөө яваа сурчсан. 10 жилийн ангиас байгаасаа л хэлээд янз янзаар хэлэгдсэн. Ингээ харьцангуй бас ингэж их дөжөрсөн. Хамгийн гол нь миний цаана өндөр хатны нэр хүнд ийм улаачтай юм уу? Улаачийн бэж байгаа цаа ийдээ. Очиж ийм улаач сонгоод тэгвэл энэ өндөр хатанд тийм сүртэй хатан биш биш тэгээд ингэчгүй гэж бид айдаг байхгүй юу? Гол нь би тэгдэг. Тэгээд хичээдэг байхгүй. Надад тэр ингээд миний ташуур хожигддаг байхгүй. Тэрнээс биш
бас нэг мэдгүй надад тэр бол яахааргүй миний хөдөлгөгч болж өгдөг байхгүй. Тэгээ одоо яг юу хүсдэг вэ гэхээр дахиад нэг амжаад хэдэн амьд байгаа дээр хэдэн сайхан үнэхээр сайхан сургалт гаргаж юмсан. Хөгтөмсийг тэр нөгөө өвдөн хүсээд их сургуулийн болох ядаж тийм шавын ингээ сайн ингээ бүх тавилцаад өгч юмсан. Тэгээд нэг хэдэн сайхан одоо их дэмж мөргөн шавнар бэлдээд өгч юмсан гэж бодож байгаа байхгүй юу? Энэ нэг миний хүсэл биш байж магадгүй өндөр өвдийн хүсэл байж магадгүй л дээ. Гэтэ нэг эрдэм намд хүндрэлт нэг авархан гарцаагүй юм чинь. Шинэ тухайн хүчтэй бол хүндрэлт өнөдөр ингэж шинэ тухайн нэг ололт амжилтын үр дүн бий болсон бүх зүйлийг л өнөдөр технологиг хэрэгжилж байна тийм үү? Машин тэргийгч унжлаа. Тэр одоо юу гэдгийг маш олон зүйлээр тэр хүрчиж штеп. Тэрнтэй адилхан энэ шинэ тухайн хүчний сан эрдэм мэдэглээс номтын тэмдэглэл байсан штеп. Арга ертөнд чин үннийг нь хөгжүүлэх номтын тэнгэрийн хүүхдүүдэд дэцүүд байсан. Өөртөө уусаад бид нар тэр физик чинь тэр бид нар нээсэн. Энд хар нүхний чинь онлыг бид нар нээх гэжсэн чинь цаг нь болоогүй бид нар хаачихсан. Хокинс нээх гээд оролдоодсэн. Тэгээ цаг нь болоогүй хаасан шүү. За Тесла гэх энэ минь чинь ингээд цаана одоо би бүр одоо тэр мэрэгэн дээд тэр агуу чуу мөргөн энэ онлыг энэ хүнээр дамжуулж дэлхийд үлдээсэн. Би мэдэн шүү. Эйнштейний сан хэн байсан. Жишээлбэл ингээд хэмжлэн ингээд том эрдэмтдийн цаана грекийн том нэг гүн ухаанч нарын цаана дандаа хөгөөдсөл хөх Монгол өвөг дээдсийн оюун ухаанууд сүмсээрэн болоод бүү тархиараа дамжиж ирж олон арга замуудаараа дамжиж ирж тэднэрт өвлөгдөж. Менделеевийн үеигсэлтэй. Менделеевийн цаана хэн байсныг бас би мэдэн шүү. Бид нар хэлээд өгсөн байхгүй. Менделеевийн үеиг системийг зохиолох гэд ингэж бид нар сүмсийн зэхэн бэлдээд ийм юм өгдгийн оюун ухаан чин үнэн төмгүүд чин үннийг ноён оргилтны хүртэл таньсан дэцүүд ингэж хэлж өгсөн. Тэд нар зүүдээр ингээд зүүдээр ирээд нусан дорлоор юм ирээд зүүдэнд ингээд мэдээлэл ирээд. Зүүдийн хэн зүүдлүүдгийг тэр хүн өөрөө зүүрж зүүдлэхгүй байхгүй цаана заавал гэд ингээд тэгэхээр бүх юм номтын тэнгэр гэдэг зүйл маш өндөрт бэжижижил их олон одоо хүндрэлтний эвлэлтэн нэгтэн эрдэм мэдлэг дороо эвлэлтэн нэгтэн хүндрэлтний өөрөө оюун эрдэм мэдлэгтэй болох тэр үнс суурийг номтын тэнгэрийн эрдэм ухаан тавих юм бэлээ. Тэгэхээр жоохон яг гэдэг оногцсон юм нэг жоохон гайгүй хичээл гэл хичээл тэгэл явж байгаа нэг явсаар байгаа өнөдөр тодорхой бас хийсэн бүтээсэн юмтай болчоод одоо юу яаж вэ? Сургалтуудаа зарлаад явж гин тий. Тэгээ манай сургалтууд бол яа харахгүй одоо нэг чи домын үзсэн үү? Домын аймгийн сургалт зөө. Дом аймаг үнэхээр гайхамшигтай. Та тэгвэл чи ухааны шидийн яан домдол суусал та. Тэд нар домын эрдэм чинь задраад бүтэн 10 багц сургалт болж гарч ирсэн л дээ 5 мах одоо модорн туршиглаад 5 мах. Тэгээд тэгвэл нэг юу тэндээс нөгөө нэг харагдана. Монгол өвдгийн дом тэр чинь нөгөө баг доод хэмжээнд нь гаргаад одоо өнөөдрийн бидний тархины хүлээж авах чадвар зориулж гаргаж байгаа тийм домын сургалт шүү дээ. Гэтэл бусад улс орнуудыг ярьж байгаа дом тэр домын сургалтаар гарч байгаа дом хоёр тэмээ тэнгэр газрын зөрүүтэй. Тэгэхээр эрдэм мөлөөл тэрийг хэлдэг юм байна гэж ойлгосон шүү. Оройгүй тэнгэрийн эрдэм ухаанд төгсөрсөн хүмүүсийн тархинаас амнаас гарч байгаа. Дээрээс нь нэг Чингис хааны 13 дээдсгийн зүүн сураагүй бах те. Суусан шүү дээ. Асуусан уу? Тэр гоё те. Тэр гоё. Аргагүй гоё. Тийм одоо зүүн 13 дээдсгийнхаа зүүнлгийг хэрсэн хүн одоо Чингис хаан болохоос ч яах вэ те. Үнэхээр дэлхийн төлөө зүтг кейс ч яах вэ те. Дэлхийн хаан байхаас ч яах вэ гэд ингээд явж идэв шүү дээ. Тэгэхээр гоё нэг ер нь бол азтай. Би тэгээ нэг хүмүүс ингээл манай өргөнд ирээд ингэдэг байхгүй. Аюу хацтай ингээл хийдэг байхгүй. Тэгэхээр тийш чи хасдаг. Тэ чиний өвгдээц азтай шүү. Одоо чиний өвгдээцийн буйнд чи энд ирсэн шүү. Таны зургатаар одоо лайв сонсоод ирлээ. Би миний лайв бишээ тэр чин тэр лайвын цааныхаа би хэлж байгаа чсэн чамайг тэр лайвыг үзүүлж байгаа нь чиний өвгдээц. Чамайг тэр лайв үзүүлжин сэтгэл зүрхийг чинь уяраагаад огшоогоод уйлуулад аваад ирж байгаа чиний өвгдээц ахгүй. Тэгэхээр яг талархах гэдэг юм уу? Одоо хайрлах хүмүүс чинь чиний өвгдээц шүү гэж хэлдэг байхгүй.
Яг тэр байхгүй юм. Тийм нэг бас юм байна. Яг бөөгийн амьдралаар явсан замнал сайхан л да бахарх юм дэндүү ихтэй хийсэн бүтээс нэрээ бахархна. Дараа нь түүх үлдэж штэ. Одоо манай гаргасан 15 судар одоо дахиад нэмэгдээд нэг судар өчтөр над дээр хянагдаад ирсэн. Би харин тэрийг жаахан хүлээх байхыг бодоод байна. Дахиад нэг судар нэлээд хяналтаа эхэлтэн зэгцэрсэн явж байгаа штэ. Тэгээ энэ одоо энэ судар ингээл 10 дахиад тэр нэг судар бас байгаа 18 дахь судар. Ингээд нэг 10 энэ одоо хэд ч болох юм те 20 болох юм. Ямар ч байсан энэ номтын нэгрийн судрууд түүх болж үлдээ штэ. Энд чинь ингээд ямар ч байсан хэдэн 10 жил байх л илүү дээ. 10 жил байна. Тэгэхээр тэн дээр чинь ингээд энийг чинь хийсэн буулга өртөөлөлцсөн хүн ингээд ингэсэн чинь тэн дээр миний нэр бичдэг л ба гэдэг удагны нэрээр байж л байгаа. Тэн чинь өөр түүх штэ. Гэтэл би удган болоогүй улаач болоогүй бол зүгээр л нэг ойр дотны хүмүүс ингээл миний өөр хүүхдүүд санджаал өөр хүүхдүүд жоохон өвөө юм олоо явчихсан гот нагцсан мэдэрчгүй манай тийм байсгал нэртэй эмээ байсан бүү мэд өнгөрч шүү. Тэгэхээр эн чинь болохоор арай өөр төв. Тэгээд дээшээ тэнгэрт очие. Тэнд ингээл аль хэдийн нөгөө нэг би нэг номтын нэг өргөөнд бас нэг жоохон хаан чи нэг газар суугаад эрдэм суртаа сураад бас нэг онгод өрөөр ихтлээд бууж ихтэй ирээд тийм үү. Тэгээд бас нэг арай бас нэг өөр амьдрал үзэх гээд штэ. Хүн болоод одоо үгдгийн аль удамдаа төрөө дахин бол тэрхүү бол тэрхүү гэдэг одоо төлөвлөлөөс сууж явах дайны бишээр арай нэг өөр ингээд хувь тавилан намайг тэнд хүлээж байгаа. Тэгэхээр ингээд улаач хүний жаргал ихшүүл гэж хэлээ. Хүмүүс нөгөө нэг яг улаач хүн бөө хүний нэг үн цэнийг ингээд яг гадралдаг хүмүүс гадралдаг баг. Яг бид нар шиг яс цус махааран гадарлаж байгаа цөөхөн л байх. Тэгэхээр энэ нөгөө жаргалыг ингээ өр зүрхээр мэдэрсэн халуун нулимсаар мэдэрсэн хүн миний амнаас гарч байгаа жаргалууд үнэхээр дээд жаргал. Би яг өөрийгөө тэмэх зовлонтой амьдрал туусан гэж хэлэхгүй. Би сайхан ээж аавтай элэг бүтэн ад жаргалтай сайхан нэр хүндтэй аав ээж охтууд болоод бид нар хүний сурах ёстой эрдмийг сураад одоо хөлийндээс гарах газараа гараад ингээд сайхан ханд ижилтэй уучраад дөрөв хүүхд гараад ингээд өнөөдөр хүртэл элэг бүтэн сайхан амьдарч байгаа тийм үү. Гэхдээ югаарч дутаагүй югаарч үсч чангаагүй. Энэ миний жаргал байсан олон сайхан найзтай сайхан л явж байна. Гэхдээ улаач болсноос хойших миний ингээд туусан амьдралыг өмнөх туусан амьдралын ажрал баярт мөчүүдтэй хажуулах юм бол улаач болсон энэ 15 6 жилийн амьдралын жаргалууд бүр хэмжээшгүй нэг өвгдийн ажралтай хамт тэнд өвгд баярлж байгааг миний удам хугацааны эмээ өвнөр баярлж байгааг миний төрсэн аав ээж тэнгээс баярлж байгааг мэдэрч ингэж огшиж баярлж хөөх гэдэг юм уу догтлох халуун нулимсаа гаргаж ингэж өвгдөөрөө болоод өөрөөрөө бахархаж тэгж ойлгох одоо баярын нулимс унгах чинь шал өөр баяр юм бэл. Тэгэхээр нэг арай одоо жоохон гойдсон гэж хэлээ. Илүү гойдсон хувь тавилан шүү. Тэгэхээр бүх хүмүүс би улаач болсон хүмүүсийг тэр сайхан жаргалыг бас эдлээд гоё яваасаа л гэж байна. Одоо миний бидний хүсэл юу байгаа юм? Энэ хөршлөн бэрхшээлтэй хүмүүсийг имжлэх том зорилго байгаа. Төрөлхийн одоо ингээд таталтай ингээд тийм хүмүүс биш үү? Нэгдүгээр 20 дугаар дундал таталт өгөх хүмүүс байна. 3 дугаарт ингээд бас лаврын дундаас ингээд дахиж болсон хүмүүс байна. Энэ хүмүүсийг имжлэх боломж нь тэнгэрт байгаа учраас чадвал нэг хичээж байгаа тэд нар тоогдоод тэр эрдэм ухааныг өвлж аваад имжлэж хийсэн гэсэн бодлого байхгүй юу? Имжлэх арга технологи нь үлдээч гэмсэн. Тэр судлаад бариад өлгөж бариад аваад явах ертөнцид нь бариад явах л та цааш нь. Тэр мундаг одоо өчнөө жилээр өөрөө нэг практик дадлах цууцсан тэр хүмүүс нь тэрээр одоо зориулаад явбал та би тэгж л бодож байгаа хамгийн гол нь цаана ийм зүйл байгаа шүү гэдгийг таниулах нь чухал байна шүү дээ. Өдөр одоо царааны хүрдгээл бид хэн ч мэдэхгүй шүү дээ. Царааны 13 хүрд татхаар ямар зүйл болдгийг хэн ч шиг мэдэхгүй л байхгүй та тийм. Яагаад гэлжгүй толгоогоо даадгүй төрөөд өнөөдөр бидраас өөр хэн ч мэдээгүй л байгаа байхгүй. Яагаад ингээд нуруу ингээд одоо юу гэдэг өөрөөгөө дааж гулжиг хүнтэй аяар гулжиг гэдэг хүүхдүүд төрчөд хүмүүс тэгээд амьдраа. Энийг өнөөдөр хэн ч мэдэхгүй л байна. Гэтэл тэрнээс цааш шалтгааны бид нар түрнээс ахлаад гадарлаа одоо мэдээд эхэлсэн байна шүү дээ. Тэг ямар ч байсан тэгээ энийг нэг бүрэн дүүргээд тэгээд нэг хүмүүс хүртэл болгочоод ихчнээ одоо аштай өвдөө тий нэг талаасаа. Энэ нэг зорилго бол яг олон жилийн өмнөөс байсан юм аа. Тэгээд олон жилийн өмнөөс байсан зорилго өнөөдөр яг зорилго биш нэгээд үрдэн болох шатанда ирчихлээр
эрцэн болоо айгу маш ингээд миний зорилго тийм шиг бидний зорилго юм шиг ярьж чадчих байгаа байхгүй. Хуучин бол алд нууцхан битүүхэн горилго тээсэн зорилго байсан бол одоо өнөөдөр үрдэнд хүрэх нь тодорхой болчихсон зорилго байгаа байхгүй. Миний нэг яг дутуу анзаарсан ч магадгүй нөө тэнгэрийн хайр эсвэл юм оршихуун хайрыг ингээд мэдэрсэн хүн одоо асар их яг тэр хэмжээгээр зүрх сэтгэл нь ингэж тэлдэг. Тэгэхээр маш их нөө баяр баясгал, багтал, хайр инэрлийг яг ингэж тэр хэмжээгээр мэдэрдэг болохоор энэ бас хүний нөө мэдрэх мэдрэмжүүдийн ховор мэдрэмж юм байна гэж бодсон шүү. Тийм. За тэгээд багшаас сүүлийн асуулт болоход сүүлийн үеийн тань нөө хэлж болох тэнгэрийн одоо үйлүүдээс хуваалцаж болох уу? Одоо сүүлд хийсэн ч гэх юм. Яг хоо хамгийн сүүлд бол яг юу хийсэн л дээ. Төрийн үйлүүдийг хийсэн. За тэрний өмнө бидний би нэг ийм сайн зэрэг мянган барахтын үйлгээд хийсэн. Тэрийг л тэр үйл одоо маш их дэлгэрч явж байгаа нэрээ. Хүмүүс нэг бурхад гэхлээр сайн зэрэг мянган барахтын башхыг нэг янз янзаар тайлбарладаг л та. Бидний одоо нэг майдар бурхан сайн зэрэг мянган барахтаа давлаад ирнэ гэдэг башх нь өөрөө болохоор нэг юу юм бэлээ штэ. Хүн төрөлхтөн чи өөрөө олон цаг хугацаанд том бэлгийн одоо эрдэм ухааныг тэргүүндээ тавьсан цаг үедээ бурхтыг их шүтэж их бурхтын дүрээр нэг магтургой ертөнцийн оддын одоо эзэд мэддэг шиг тийм үү магтургой одоо бурхтыг дэлхийд залж гэдэг юм уу тэгж шүтэж тэгж их үйлэргээ хийж явсан. Тэгээд тэр их олон бурхтууд ирж нөгөө юу яах вэ? Эдгээр тэгтлэхийг бүрэн бүтэн болгох юм. Бурхтын эзэн бахаар хоёрдугаар нь өөрийнхөө ус үндэстэн болоо эсвэл өөрийнхөө тухай өлгийн нутагт байгаа өнөөдөр байгаа газар шоргон дээр байгаа тэр ус үндэстний нэг хүмүүсийг бурханлаг замд хөтлөх тийм том оюуны хөгжил дэвшлийг эхлүүлэх юм. Тэгээ бурхтууд угаасаа л бэлгийн хүч өндөртэй оюуны хүч чадвартай өндөр эрдэмтэй ухаантай мэрэгд одоо тэр том хүмүүс байсан гэдэг утгаараа тэд нар ирэхлээр хүссэн хүсээгүй хүн төрөлхтнээ зэрэг газар сайгүй тийм эрдэмт төв шүү дээ. Зүрх сэтгэлийн босрол гэдэг ариун тийм эрдэмт төв байхгүй. Дээрээс нь бэлэг ертөнцийн эрдэм ухааныг өндөр түвшинд таньсан гэдэг утгаараа бурхтууд болоо илүү хүндлэгтэй. Тэгэхээр тэд нар бэлгийн асар их эрдэмт зэрэг төгөх юм байхгүй. Ганцхан манай биш шүү дээ. Жишээлбэл одоо грекийн бурхтууд гээл, ромын бурхтууд гээл, маягийн бурхтууд гээл хамгийн сайн скипм одоо ингээд том бурхтууд аа. Эдгээр бүгдээрээс ирэх байхгүй. Тэгээ эдгээр сэрэн гэдэг үслээр эдгээр ирэх байхгүй. Тухайн үедээ грекийн соёл иргэншлиг тийм өндөр түвшинд хүргэсэнд гүн ухаан гэдэг бэлэг ертөнцийн эрдэм ухааныг таниулсан, сүнсний хүчийг таниулж исэн тэр том шинжилгээний сөрөг тавьсан сэцэд мэрэгдүүд их сэтгэгч нар бүгд ирнэ боддоо. Тэр өөрөөрийнх нь тамгалсан гэдэг юм уу? Удмын тэр нэг өрсөлийнхэн оюун ухаанаар дамжуулж асар их мэдлэгийг тэр үедээ грек яаж хөгжиж чадсан. Яаж грекийн ард түмэн энэ дэлхийн соёлын одоо соёлыг манлайлсан оргилд нь хүрсэн улс орн байж чадаад тэр грекийн ард түмний тэр эрдэмтэн мэрэгдийн одоо сургаал дор хүндрэлтэн өөрөд хүмүүнжиж чадсан тэрийг буцаж таниулах байхгүй. Тэр шиг ромын бурхтын нутагт адилхан өнөөдөр ромын бурхтын үлгээ хаа байна. Тэр орон зайд нь жишээлбэл ромын тэр одоо амийг дээдлсэн алтан гац оддоос ромын бурхтууд ирсэн шүү дээ. Тэр алтан гац одж өөрөө амны орон зайг хамгаалдаг амийг бүтээгч нар хөтөргөө ертөнцид байгаа гариг эрхтэйгээ бүх ам болоод гаригуудын амиас эхлээд гариг дээр орших бүх амьдралыг бүтээгч нар учраас нөгөө тэдний төлөөлөл бол ромын бурхад тохон үедээ амьдарч исэн, ромын эзэнт гүрнийг байгуулж исэн, дараа нь бас нэг гажуудах замаараа гажуудсан. Гэхдээ Европ төвд асар хүчтэй тийм соёл иргэншлийн бас нэг юм хурцтай соёл иргэншлиг хурцтай байгуулж чадсан. Тэгэж удаан жил Европт бас тийм инх тайван найрамдлыг тэр хүний цэв ариун сэтгэл зүрхэн дээр бурханлаг хайрын дээр нь
тогтоож оршиж чадчихсан учраас тэрийг бас дэлгэрүүлэх байхгүй. Яг маяачд адилхан. Америкт. Гэх мэтлээ ингээд улс үндэстэн болгонд өөрийнх нь нутаг дэвсгэр дээр амьдарч исэн, хүчрхэгж исэн, соёл иргэншлийг бий болгож исэн бурхтадыг иргэн ирэх төлөв нь өөрөө сайн цагийн мянган бурхан. Майдэр гэдэг нь өөр алтан гац цодыг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр алтан гац цодыг бэлэгдээд майдэр гэдэг бурхан оршдог алтан гац цодны амин эздүүд алтан гац одны нэг эзэн эрхтэнгүүд нь цаана майдэр бурхтын дүрээр одоо дэлхийд залгаж үлээ. Тэгээ майдэр бурхан нөгөө нэг ногоон дэрхээ дагуулад мянган муртаа дагуулад гэдэг нь дэлхийн ээж дээрээ яга буртан хацарч дэлхийн үлгийг хамгаалахыг хэлж байгаа. Тэгээ тэр үлийг хийх эрхийг манай байгууллагад ирсэн. Тэгээд тэрний өмнө Монголын сайн цагийн мянган бүртэг сэрэх бүртэн үлгийн үлийг хийжээд тэр чинь болоо 21 он. Тэгээд сая 24 оны 5 сард бид нар майд сайн цагийн мянган бүртэн үлгээд дэлхийн майдар одоо бүртийн үлгээд бүртэг нь дотрон бүртэг залах үйл хийлээ шүү дээ. Тэгээ энэнийхээ юугаар мөрөөр сая нөгөө Ромын бүртэг үлгээд очиж үлдсэн тэр их гайхамшигтай байсан. Үнэхээр би Ромын бурхтын агуу хүчийг төвширсэн. Ромын бурхтууд бид нартай маш энгийн аргаар холбогдож шээ. Маш энгийн аргаар бид Ромын бурхтуудын сүмсүүдийг, оюун ухаануудыг их нутагт нь тэдний нэг бүтээл, тойрол, бурхтын тэр хөшөө дурсгалт нь үлгийд нь булгачлаа шээ. Маш энгийн аргаар. Тэгэхээр нэг шид цаасны хүчин нэгдүгээр тэр, хоёрдугаар бурхтын үлгэрийг тэгжил дэлгэрт юм байна. Тэгэхээр нэг хүн төрөлхтөн сайхан болох цаг ирнэ гэдэг илүү их ихтэй байна. Тэрэн шиг бид нар бас төлөвлөсөн ажлууд байна. Нэг талын тийм үл нөгөө талаас бид манай байгууллага дээр сүм эзэдийн үл маш их дэлгэрж байгаа. Сүм эзэд гэдэг чинь үгс хөвчтэйгээ хэлж байгаа илүү шин мандлаа хэлж байгаа. Ус ургамал хөрсний тэр модон энэ цагийнхаар ургамлын аймаг гэдэг шиг юу болно хөвчийн эзэдүүдэд төлхөө тэгээд гэж хэлийдаа тэгтээ хөвч гэж бас хэлж байгаа. Алтай нуруудын сүм голууд цагаан голуудын үйлүүд. Тэд нар энэ оронд цагаан тэнгис мэгсүүдийн үйлүүд. Тэр орон зайд чинь нэг одоо дэлхийд байхгүй болоод цөөрөд байгаа тэр улаан номд ороод байгаа олон шувууд нь байна, олон амьтд нь байна, олон бичил амьтд нь байна. Эсвэл дэлхийд одоо баг энэ нутагт чинь нэгэн цагтаа одоо маш сайхан хангаа байсан. Энэ нутагт нэгэн цагтаа маш сайхан баян бүрд байсан гэдэг зүгээр л дурсах төдий байхгүй болчихсон тэр бүнүүдийг буцаж сэргээх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үйл хэрэг бол сүм эзэдийн үйл хэрэг гэж дэлгэгдээд сүм эдийн одоо сүм зам галактик болоод хүн таван одны үйлүүд маш их дэлгэрж байгаа. За энийг бас манайхан дэлгэрүүлээд үйл хийж явж байгаа. Өшөө дахиад нэг бас нэг үйл нь болохоор нэг тэнгисийн үйлүүд гэж нэрлэдэг юм уу? Мөнгөн оддын үйлүүд их дэлгэрч байгаа. Сүн гол гарах үйл гэдэг нь өөрөө нэг сүн замын үйлчлэлтэй өөрөө хэлбэл сүн оддын цаана сүн оддын үйл явж байгаа байхгүй. Түрүүний нүн амины үйл гэдэг алтан гацаад алтан оддын үйл байхгүй, амин оддын үйл байхгүй. Тэнгүүд одоо мөнгөн оддын үйл гэж байдаг. Доктор Гортенцээс энэ мөсөн ай савуудыг чинь бүрэн болгоод тэнд амьдралыг бий болгосон цас мөсний үүдийг одоо цас мөсний оршихуудыг хэлж байгаа. Тэгээ мөсөн гаргууд одоо сар хүртэл ингээд мөсөн гарна шүү дээ тодорхой хэмжээгээр. Тэгээд нарны амьд төчнөө олон мөсөн гаргууд байж лээ. Гарын болгон дээр хойд өмнөд туйлд мөс афринаас нь байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мөсний ай савд чинь тодорхой хэмжээний хүчрэг бас амьдралыг бүтээгч өгч оршдог учраас тэр мөнгөн оддын үйл бас их дэлгэрсэн байгаа. Тэр нь бол илүү мөнгө цэвдгээд дамнаж хийгдэж байгаа. Тэнгис болоод мөнгө цэвдгээд дамнаж хийгдэж байгаа. Мөн өндөр мөцөс тайрахтын ориглуудыг дамнаж хийгдэж байгаа үйлүүд байж лээ. Тэгэхээр энэ их том дэлхийг хамарсан үйлийг чинь зөвхөн хөтөмсөй хэдгэн улааш нар хийхгүй шүү дээ. Тийм учраас энэ улааш нарыг хийх улааш нарыг сургац цэхэн бэлдэж гаргаж шаардлага тэнгэрт гарч ирээд байгаа. Өөртөө өвдийнхээ дуулааг сонсохгүй байна. Хоёрдугаар дээд өвгтүүд нь авахгүй гэхээр сорилт дэнсэнд авахгүй байна. Тийм учраас нөгөө тархиныхын төвжийг нээж өгөөд зүүн бэлгийн сайжруулж өгөөд үйл хэрэгт нь хөтлүүлэх нь өвгтөд нь хөтлүүлээд явуулна. Бас нэг номтын тэр үйл хэрэг болчоод тэгээд ийм улаачны сургалт гэдгийг зарлаад яваад байгаа байхгүй юу? Байгаа юм бэлээ. Гэвч цаана иймэрхүү үйлүүд их юм чи одоо удахгүй ертөнцийн үйлүүд эхлэх гэж байна. Хөх амны үйл гэж нэрлэдэг. Хөх амны үйл сая
эрхэн тэр сая төрийн өнгөлөөр эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хөх амны өвлөд эрдэнэсийн өвлөд том төвшөндөө хийгдэн. Тэр чинь нэг уурхаатар очиод ингээд зарга хийгээд тахыг эхэлж байгаа биш байхгүй. Айс хавар нь том үйл хийгдчихэж сая эрдэнэсийг бүрэн хамгаална. Эрдэнэс дотор чинь уран бас адилхан ороо авчиж байгаа учраас бид нар өнөөдөр яг мэдээж Аравагийн эсрэг ингээд өөрийнхөө дулаан хаан билээ юу лээ Борноо тэрний нэг хамгаалах нь зөв гэдэг бусад марадан амьдрыг хамгаалах нь зөв. Тэгвэл дэлхийд даяар тэр ураануудыг хүчээж шин. Дэлхийд даяар байх тэр ураануудыг байхгүй болгож. Тэгэхээр Тэнгэрийн хувьд дэлхийн нийт тэрийг хамгаалах гэж ирж байгаа байхгүй. Тэгэхээр эднээс хөх амьдынхан буюу эрдэнэсийн эзний үйл дэлгэрэх гэж байгаа. Хар амны үйл бас сайн нэлээд хүчтэй дэлгэрсэн. Тий. Хар амны үйл манай хүлээгүй хаан, агуу хаан дэлхийн хар амыг хамгаалж авсан. Дэлхий зүгээр арга билгийн тэнцэл дундаа ингээд оршоод зурагддаг штеп. Тэгээд нөгөө нэг хар ам бэжж цагаан ам байна. Харан байхгүй цагаан бэжж одоо цагаан хараан тогтоож харан цагаанаа оршиж байгааг тэгэл ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгжээж арга билэг буюу дэлхийн чинь эрчмийн баланс тэнцвэр дундаа оршоод байгаа учраас амьдрал өөрөө тэрж бүтсэн байхгүй. Хар цагааны нийтлэл дундаа хөх гурвын дундаа бүрдсэн учраас нөгөө гол тэнгэрийн үйл одоо хар ам руугаа орсон хар амны үлийг яг хүлээгүй хааны Илхан тусын нутаг дэвсгэрт буурин дээр очиж хүлээгүй хаан өөрөө ирж гэсэн. Хүлээгүй хаан чинь их дэлхийн хар амыг хамгаалж авсан. Нэгдүгээр тэгсэн мэл хоёрдугаар нөгөө юу чинь Адам Ява гэдээ нэрлэдэг байгаа шүү дээ бид нар Библийн дээр чинь тэд нар чинь нөгөө Иесус энэ чинь бас их дэлхийн хар амыг хамгаалж авсан үйлдэл юм бэ л дээ. Тэг яг тэр утгаар нь магадгүй хүлээгүй хаан тэр нөгөө юуны шашин христийн шашин настарын шашин машин гэл ингээд бичиж яригдаад байдаг шүү дээ. Цаанаа нэг үйл хэрэг нэг байсан юм билээ. Тэгээд цагаан амиа бид хамгаалах гэж тэмцээд байна. Тийм өнөөдөр. Тэгвэл хар амийг хамгаалах гэж тэмцэх бас нэг бүл байж. Тэгтэл хөх амийг хамгаалах. Тэр нөгөө хар аминд дотор нэг металлууд буюу төмөр хөдөр одоо тэр элементүүд нь оршоод шүү дээ. Цагаан амин дотор нөгөө сүүм ингээд гол болгож хандна. Сүүм гол мөрнүүд нь ингээд юу мөхцөс тарахт марахт гэх ингээд эдгэрэн цагаан амнаа тогтоом бариад шүү. Тэгвэл хөх амиа юу тогтоом байж байгаа эрдэнэсийн тогтоом барьж байгаа. Тэгээ энэ гурван ам гурвуулаад бийж дэлхийн амин оршихуй бүрэн бүтэн байгаа учиртай. Тэгэхээр гурвуулангийн зэрэг хамгаалах үйлүүд. Гэтэ эхэлж байгаа. Гэтэ сүүн буюу цагаан ам буюу сүүн одоо оддын үйл төлхөө манахаар хийгдэж эхэлсэн явж байгаа л гэж хэлээд. Тэгээ хөвчийн үйлүүд их дэлгэрээд байгаа цаана бас тэр хэлээд өгөх хал та. За тэгээд эрдэм номдоо бол буцалтгүй эрэлтгүй одоо юу гэдэг маш сайн шамдах хэрэгтэй юм байна. Сурахгүй байна гэж хизээж байхгүй. Эрдэм бол оройгүй гэдгийг бол оройдоо ортол ойлгож байна. Тэгэхээр тийм шүү. Би нүг яагаад ингэж эхлээд нөгөө анзаардаггүй байлаа л да тий. Тэр нэг бөөгийн тавилан байлан бусад ингээл хүмүүсийн тавьж байгаа асуултыг нэг анзаардаггүй байсан байхгүй. Тэг сүүлүүд анзаардаг гэсэн чинь наацхан асуултыг мэдэггүй. Тэгээд ингээд нэг юм пост оруулаад одоо хүн чинь хийж байгаа бусад таниулах гээд ингээд жоохон бусдын тархины төвжийг нээдэ гэж бодоод бас бичлэхээр хөх ам гэж ярьлаа, хар ам гэж ярьлаа, юу балараад байгаа энэ бичиж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэгвэл яг ч хар өвд буулгаад байгаа юм би. Тийм биз дээ энэ зохимжгүй байгаа биз дээ. Нэтлэг гэх юм. Тэгээ хар ирчим гэж яриад байна. Тэгэхээр тэр хар амийг хамгаална гэж ирсэн болохоос хар сүмсүүдийг тэр давраад байгаа хар сүмсүүдийг гээгүй шүү дээ. Тэгэхээр тэр хар сүмсийг олшруулсан гэдэг нь хар сүмсийг тоо хэмжээнд нь байлгаагүй. Ариун олноор үржүүлсэн хэний буруу. Хүн бидний өөрсдөө хар санаа, хар үг, хар үйлдэл шүү дээ. Босон суух тоолондоо хараал хэлж байна. Босон суух тоолондоо нэгнийгээ зүхэд загнаж, хэрэлдэж, уралдаж байна. Энд чинь өөрөө хар ирчим гэдэг юм хар сүмсийг ариун ихээр дэлгэрүүлээд хар сүмсүүд нь өөрөө буцаад хар амин үлгийгөө сүйтгэх дайны болоод эхлэхлээр чинь нөгөө дэлхийн хар амыг хамгаалахгүй яах юм. Гэт иймэрхүү утга явагдаж байгаа байхгүй тэгээд тэр нэг хэлэхгүй бол ойлгохгүй юм билээ. Тийм учраас нөгөө нэг яг хөө тэгж нөгөө бичээд байгаа нь сайн тэндээс бид нар юг энэ хүмүүс таниагүй байгаа юг таниулах хэрэгтэй юм бэ гэдэг ухаарсан байхгүй. Сүүлийн үед бидэрт маш их ухаарлал ирээд байгаа л да бас аргагүй дээ. Бид өвлөө сайн хийх хэрэгтэй юм байна. Бид сургалт зарлах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол нэрийн ард түмэн мэдгүй байгаа юм биш тий гэж ойлгосон байхгүй. Тэгэхээр хүмүүс мэдгүй байгаагийн цаана хөтөлмөсийн үйл хэрэг өргөн цар өрөөг явагдах ёстой юм байна гэдэг тэнгэрийн захиалга орж ирж байгаа, шахалт орж ирж байгаа. Энэ дахиад бас нэг тустай яг подкастаа ярих сэдв нэлийн том дэлгэрч явахаа. Тэгээд за
За тэгээд өндөр чинь те. Тэгээ дараагийн подкастаар бол зэ асуух зүйлээ комент хэсгээр бичээрэй. За талархал.